монголог өдрийн мэндийг хүргэе. Хавтаа сайхан хаварчж байна уу Эсгэлахаа? За тавлаг сайхан хаварчж байна. Эх хөрөнд маань 27 цаг ирж түмэн олны зоо нуруу тэнийж аятай тавтай сайхан улирлал ирээд үнэ мал хой маань одоо төлөөд малын дуу цангинаад сайгал хавар ирж байна да. Мөн сайхан шүү те. Таныг ингэж хэлсэн чинь Монгол орны зураглал тэр чигээрээ сайхан дүрслэгдэж шүү өөрт. Тэгээд энэ сайхан зураглалыг Монгол ахуй гэдэг чинь тэртээ хавар орон дулаан болохоор өв сургамал ургадгаараа ургаал дэлхий дэлгэнээд таман хошуу мал маань төлөөл малын дуу цангин гэдэг чинь Монгол хүний жинхэнэ бахархал өр зүрхний одоо бас л нэг уяа юм да. Харин тий хөг их шиг аялгуу тэр нэг жилийн дөрөв улирлын тэр нэг бүх улирал нэг өөр өөрийн гэсэн өнгөтэй их шигтэй шүү дээ тийм ээ. Тэгэл яг өөрийн гэсэн өнгө ер нь дөрвөн улирал дөрвөлээ өөрийн гэсэн бие даасан онцгой шинж агуулгуудтай шүү дээ. Тэр бүхэндээ л зохирч амьдэрдэг нь одоо манай нүүдлийн соёлд Монгол түмэн шүү дээ. Харин тийм ээ гайхамшигтай. Олон зуун мянган жил одоо манай өвөг дээдэс чинь түмэн одоо он жилүүдэд өөрсдөө амьдрал ахуйгаараа одоо аль улиралд нь яавал дээрүү яаж амьдрах вэ? Бүх гарцгаалгаа шийдлүүдийг гаргаад бидэнд билээхэн үлдээсэн байх шүү дээ. Хамгийн гол нь бидний өвгдийнхөө өв ухаан, өв соёл, өв уламжлал гэдгийг бас тодорхой таньж мэдхээ болчиход байна. Яг өнөөдрийн хувьд бол өв соёл, өв ухаан гэж ярьдаг болохоос өв соёл, өв уламжлал гэж ярьдаг болохоос яг гол цөм болсон өв ухааны нөрхөт болчиход байгаа юм. Тэгэхээр би одоо энэ өв ухаан гэдгийг л жоохон түмэн олонд ядахтаа нэг чихэн онгойлгосон гэж бодоод л энэ талын имийг л нэг бичиж явдаг л хүн л дээ. Бичиж одоо зарим нэгэн аймагуудаар самдаар байгууллагуудаар нэг хичээл орохдоо энэ тухайгаа л ер нь өв ухаан гэдгийг л энэ хүн болгоны чихэнд нэг хүрчээсэй л гэж бодож энийг л мөрөлж явдаг юм. Харин гүмөр хөрөлдөөний маань урилгыг танд илгээхэд та маш таатай сэтгэл дэлгэж хүлээж авсанд юуны өмнө нэгэн талархаж байгаагаа илэрхийлээ. Тэгээд дүүн энэ хөрөлдөөнийг эхлээд 1095 хонж байгаа. Тэгээ яг энэ хойн дээр тантай ярилцаж Монгол соёлынхоо тухай, уг язгуурынхаа тухай ярих болсондоо үнэхээр их талархаж байна. Та тэгээд түрүү ярианда их чухал зүйл дурдсан. Таны Facebook харагчим хаяг нь Монгол өв ухаан шүү дээ, тийм ээ. Тэгээд та энэ яг гурван задаргааг Монгол өв ухаан, Монгол өв соёл, Монгол өв уламжлал гэсэн гурвалсан ийм чухал зүйл байгаа юм аа гэж та их нөгөө гурвлын онолоор ингэж гаргаж ирсэн байсан. Тэгэхээр хоёулаа өнөөдрийнхөө хөрөлдөөнийг Монгол өв ухаан гэдээ та улаас орон нутгаараа ингэ сайхан хөрөлдөөд явдгийм байна. Ингээд сургалт хийгээд явж байхад хүмүүс бидний мах цус эд эсэнд уулна байгаа зүйл шүү дээ, тийм ээ. Жоохон мартагцсан байгаа болохоос биш. Тэгээ та ингээд ажиглаж байхад буцаад эргэх холбоотой тэдгээр хүмүүстэйгээ уулзахаар амьдралдаа хэрэгжүүлж байгаа зүйлсээ ярьж байх юм уу? Тэр сайхан сонин сайхнаас хоёулаа хөрөлдөөнө гэлээ. Тэгээд хамгийн гол нь бидний энэ өв ухаан гэдэг бол ер нь Монгол өв гэдэг бол дотроо бол яг жинхэнэ утгаараа бол Монгол өв ухаан, Монгол өв соёл, Монгол өв уламжлал гэж гурав задрах юм. Зүгээр Монгол өв гэж л яриад байдаг болохоос яг задаргааг нь бас өнөөдөр бид нэр орхитуулчихад байгаа юм. Яагаад тэгэхээр бүрэн бүтэн байж энэ гурвынхаа онлоор энэ манай өвгдээд чинь 3-ын 9-ийн тоог 13-ын тоог гэл энэ тоонд бас чухал ач холбогдол өгдөг. Тэгээ 3-ын одоо гурвалжин гэдэг бол тэртээ бүх юмний суур ордог. Хаанаас нь шарсан аль ч өнцгтөө гурвалжин хэвээрээ оршдог. Тийм болохоор бидний одоо өв ухаан бол тэртээ өвгдийн маань одоо өөрсдөө амьдрал ахуйгаар нотолсон бүр амьдралын одоо ямар чухал гарц гаргалгаа шийдлүүд байна. Тэр бүхнийг бүр онж оноод өөрийнхөө амьдрал ахуйгаар дэнслээд яг хэрэгтэй гэж одоо үзснээ бидэнд өртөөлөн үлдээгээсээр өнөөдрийг хүрсэн байгаа. Тэгэхээр өв ухаан гэдэг бол одоо манай өвөг дээдсийн төр барих гүн ухаан юм да. Ер нь бол өв ухаан гэдэг бол яагаад гэхээр манай Монгол улс чинь
хүн төрлөختөн үүсгэл анх үүссэн нэг л хэсэг шүү дээ. Тийм болохоор хүн төрлөختөн үүснээс хойш өдий урт хугацаанд ер нь 7 удаа их гүрэн тулсыг байгуулж ирсэн. Тийм байдаг. Тэгэхээр яагаад тийм бэ? Одоо их гүрнүүдийг байгуулж ирсэн гэдэг гарч гаралгаа нь болохоор бид нэр өв ухаанаа өв соёл болох соёлын элементүүдээр дамжуулан ард түмнийхээ зүрх сэтгэл баттай суулгадаг байсан байна. Яг тэгвэл өвгдийнхөө нялх хүүхэд төрхөөс нь авахлал дуу шүлэг бүжиг наадам бичиг үсэг соёл юу гэдгийг тэр бүхнээр л дамнуулан Монгол ухаан гэдэг ер нь юу юм? Монгол гэж юу юм? Тэр ухааныг л ард иргэдийнхээ зүрх сэтгэлд хүүхэд байхаас нь суулгасан болохоор тэр үл хизээж унтарч бүхэхгүй мөнгө юм байдаг байж. Тэгээ бид нэр 1635-аас 1691 оны хооронд одоо манжид дагаар орсноор бидний өөртөө итгэл үнэмшил үзэл бодол өөрчлөгдөж эрчүүдийнх нь улс төр эдийн засгийн улс төр орох одоо хүрээлэл нь хязгаарлагдмал болж эдийн засгийн хувьд гадны харьяат шууд болсноор бид нэр өөрсдийнхөө өвгдийн өв ухааныг орхичод өнөөдрийг хүрчээд байна. Тэгээд яг өв уламжлал гэдэг бол бид нэр бол өв ухаанаа өв соёлоор дамжуулан дараа үедээ өртөөлөхийг хэлдэг. Ер нь ийм л гол үндсэн 3 тодорхойлт байгаа юм. Энэ 3 тодорхойлтол бид нэр цааш нь задлж барьж авах юм бол хүмүүний зүрх сэтгэлд бол баттай Монгол орн гэдэг нь суун. Гэхдээ бид нэр өнөөдөр бол зөвхөн Монгол орн гэж хязгаарлагдахгүй байх ёстой юм байна. Яагаад гэхээр 13 дугаар зуунд одоо манай монголчууд бол жинхэнэ мандан бадарч авах үедээ бол хамтын хариуцлагын систем тогтолцоогоор эв нэгдэл гэдгийг баттай зангидж чадсан учраас 1189 онд их Монгол улсыг хамаг Монгол улсыг байгуулж улмаар оюун санааны бүрэн эв нэгдэл төрснөөр 1206 онд их Монгол улсыг байгуулсан түүхэн уламжлалтай байдаг. Тэгэхээр бид нар их гүрэн тулсуудыг удаа дараа байгуулж ирсэн өвгдийнхөө их энэ их өв ухааныг л одоо хүн бүр цэцэрлэг сургууль, ерөнхий боловсролын сургууль, оюутан залуучууд тэгээд ер нь төрийн байгууллагын анхан шатны дунд шат ер нь бүгд л одоо энийг албан ёсоор хэрэгжүүлэх ер нь өөрөөсөө таарсан хэмжээнд нь хэрэгжүүлэх таньж мэдхэл хэрэгтэй цаг үе болчиход байна. Өнөөдөр бол бид нар 1990 оноос хойш бол бид нар бол зах зээлийн чөлөөт зах зээлийн тогтолцоотой эдийн засгийн системчилснээр бид нар бол зөвхөн нийтийн эрх шиг, улсын эрх шиг, үндэстний эрх шиг гэдгийг бүрэн ухамсарлахаа болчиход зөвхөн хувийн эрх шиг л нийт тэргүүнд тавьдаг болсноор улс байтугай бид нэр ер нь ураг удмынхныхаа эрх шигч хамгаалж чадхаа болчиход өнөөдрийг хүрчихэд байгаа юм. Тэгээд бидний одоо өөрсдийн оюун санааны ийм хомсдолд орсноор 90 оноос хойш бидний байгуулсан төр засаг тэгээд тэнд ажиллаж байгаа одоо албан хаагчдын хүмүүжил, бие биелдэр зүрх сэтгэл, оюун санааны ер нь хөгжил гэдэг бол утгаараа байхгүй болчиход байгаа юм л да. Яагаад гэвэл өнөөдөр бид одоо энэ гадны сүүлийн үед бол одоо ном сонин, радио, телевиз, энэ цахим сүлжээгээд янз бүрийн хэрэгслүүдээр маш их гадны үзэл суртал, итгэл үнэмшил бол байн орж ирсээр байна. Бидний одоо эднийг ялгаж чадахгүй оюун санааны төөрөгдөлд орчиход байгаа юм. Төөрөгдөлд орсон учраас бид нар сонгуулаач одоо зөв хүнийг сонгож чадахгүй. Ер нь тэгээд энэ сонгуулийн тогтолцоо систем гэдэг нь бүрэн утгаараа алдагдчихад байгаа юм л да өнөөдрийн хувьд бол. Ингээд таны ярианаас ингээд сонсохоор 21-р зууны одоо Монгол хүмүүс за өв уламжлалаа соёлоо өвөө жоохон мартагсан байж магадгүй юм. Тэгвэл нин түрүүнд сурвал зохихгүй, мэдвэл зохихгүй, эзэмшвэл зохихгүй гэсэн бас нэг 3 ургаад гараад ирж гэнэ үү да гэж бодогдсон. Тэгэхээр бид нар одоо хамгийн түрүүнд юуг сурвал эдгээр нарийн нандин зүйлсээ авч явах вэ? Ээж аав нар, гэргийн нар хүүхдүүдтэй юуг хамгийн түрүүнд сургавал бид нар одоо өнгөтэй өөдтэй аятайхан явах вэ гэж та бодож байна. Яг нь миний бодлоор бол ер нь бол бид нар яагаад тэгэхээр өвгдийнхөө өв соёл дээр л өв ухаан, өв соёлын уламжлалыг дөрүүлж амьдрах ёстой. Зайлшгүй энэ бол бидний туйлын
одоо бид нар бол босоогоол жанжиншхан байх хэрэгтэй юм. Тэгэхээр өнөөдөр бол эцэг эхийн үүрэг хариуцлага маш тогтмог болчиход байна. Яагаад тэгэхээр одоо бүр ерөнхийд нэг задлж яривал энэ өнөөдөр бол аав ээж нар үр хүүхдээ хүний дор оруулахгүй гэсэн тийм хандлагатай болчих ямар ч аав ээж. Тэгээд за хүний дор оруулахгүй яаж оруулдаг гэхээр одоо манай өөрсдийн үр хүүхдүүд ч бай. Үр хүүхдээ дандаа чихэр жимсээр хооллоод одоо энэ бэлэн бүтээгдэхүүн. Энэ бэлэн бүтээгдэхүүн гэдэг чинь байгалийнхаа эрдэс амин чанарыг алдсан. Ер нь тэгээд хэдэн жилийн дараа ямар үр дүн нөлөөлөхийг одоо бид нэр хэлж мэдэхгүй ш. Тэгэхээр бид нэр эндээсээ л эхэлвэл хамгийн дээр нь. Эмэгтэй хүн гэдэг бол ер нь хуучин уламжлалаараа бол өглөө босоод галаа түлээд галынхаа тэнгэрийг орин залаад сүү цагаан идэгээ боловсруулад байгаль дэлхийдээ өргөж, ерөөл өргөж, их дэлхий, их орон, газар шороо, уул ус бүхнээ бүхэлд нь ялгаргүйгээр одоо ерөөл өргөдөг өргөж өглөөг эхлүүлдэг байсан. Эцэг хүн болохоор бол үр хүүхдээ дагуулan дадуулж заншуулдаг байсан. Боломжтой арга. Гэтэл өнөөдөр бид нэр яаж юм гэхээр үр хүүхдээ цэцэрлэг сургууль даатгачаад үр хүүхдтэйгээ харилцаа байхгүй болчих. Ер нь амт харилцаа байхгүй болсон гэхэд бол хэлсдэхгүй. Цэцэрлэг одоо багаас нь л хүүхдийг цэцэрлэгээр явуулаад тэгээ сургуулаар явуулаад тэгэл ер нь хоорондын харилцаа байхгүй ороо ирээд нэг яг нэг хоол унд ууж идэхтэй бол яг нэг ойр зураг юм бэл аархан шаарах юм ярина үхээс ш хүмүүжил тал, төлөвшил тал, ёс суртахуун талыг бол бүрэн орхичиж. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр одоо хүүхдийг бага наснаас нь эгэлж өөрийн бие даалгаж сурах хэрэгтэй байна. Ер нь манай монголчууд бол хүүхдийг өөрсдийн бие даалгаж хонь хорго одоо хариулгаас эхлээд адуу мал тэгэл нацаасанд нь тоорсон таартан ажил хийлэгдэг байлаа шүү дээ. Гэтэл өнөөдрийн нийгэмд болохоор бид нэр тийм биш. Өглөө босоод цэцэрлэгт явуулахын тулд чихэр боовогч одоо хуурч одоо зарим нь явахгүй гэхэд нь баг хуурч хүчээр гоё болж байна шүү дээ. Тэгээд цэцэрлэг дээр очиод өөрхий тиймч дуртай байдаггүй болтой тэгэл ер нь тийм л хачин нийгэмд л одоо өс төрнж байна л да. Өнөөдрийн хамгийн гол бидний одоо барьж авах хамгийн түрүүнд барьж авах хэрэгтэй юм бэл хүүхдтэй хүмүүжил гэдгийг л одоо таарсан насанд нь эхлээл өглөө босохоос эхлээл шүд амаагах, аяг тавга авах, хүүхд нэг орой унтахтаа нэг хувцас эвхээд тавьчдаг, өглөө босоод нэг жоохон томгон хүүхдтэй орд дээрээ хураачдаг, өглөө ээжийнхээ гал тогоон тусалчдаг. Ер нь тийм л баймаар байна. Тэхгүй бүгдийг л одоо тэгэл нэг хүн хариуцаад одоо ээж нь бүгдийг хариуцаад хийх, аав нь бүгдийг хариуцаад гэр орныхоо гаднах ажлыг хийх. Ийм байдалд бол бид нар сүүлийн 10 гаруй жил бол 20-30 жил баг явчлаа л да. Яагаад гэхээр хүүхдийг багаас нь л ажилд сургахгүй бол бид нар ажил гэдэг л хүнийг ажил хөдөлмөр гэдэг чинь л хүнийг хүмүүжил төлөвшил ёс суртахуунд суулгадаг болохоос биш зүгээр үгэл загнаад байвал сүултээ залхаад тэртний үг сонсгоо байна. Тийм болохоор бид нар бол одоо хүүхдийг бол энэ багаас нь одоо эцэг хүн бол өөрөө дагуулan ойр зургийн чадал одоо хэмжээнд нь тогирсон, насансанд нь тогирсон ажил үйлийг л байнга хийлгэж байх шаардлагатай байна. За тэгээд ер нь манай өвөг дээдсийн ухаанаар бол гэртээ дэргүй хүүхдийг хүмүүжлэлийг олж төлөвшөлтэй болсны дараа харилцааны урлагт сургадаг байж. Ямар ч хүнтэй тав өг зөвсөлчдөг. Тэгэхгүй болохоор өнөөдөр бол хүүхдүүд бол их бүрэг ичимхий болж зөвхөн аав ээж ах дүү нэртэй гэж олигтой үгсэлэхгүй. Одоо өнөөдрийн суурин соёлын алдаан тэр юм уу да. Яагаад гэхээр нэг өрөөнд ороод л өөрсдийн өрөөтэй аав ээж тустай өрөөтэй нэг өрөөнд ороод төгчдөг юу хийж байгааг бүү мэд. Тэгэл зүгээр нэг хичээлээ хийсэн үү? Хичээлээ давтж гин үү гэж л асуулт тавьдаг. Тэрнээс яг хийж байгааг нь шалгаж үздэг ч үгүй сургуульд даатгачдаг. Тэгээ сургууль нь болохоор хүүхдийг сургуулиас одоо хичээлээс бус цаг үед бол аав ээжтэй даатгачдаг. Сургууль гэр бүл их эцгийн харилцаа гэж байхгүй болчих. Хоорондын уялдаа холбоо. Одоо биднийг баг байхад бол тэр уялдаа холбоо бол маш сайн байлээ шүү дээ. Тэгэхэд өнөөдөр бол тэртээ дөрөв
бие биендээ л одоо даатгаад дунд нь хаягдаад явсны үр дүнд одоо 90 оноос хойш энэ 2000 оны хооронд төрсэн хүүхдүүд бол бас хэцүү болчиход байна. Яагаад гэвэл тухайн үед их эцгүүд ихэнх нь л одоо дамын 8 гадагш дотгошоо явж эхэлсэн цаг үе үр хүүхдэд авахгүй 5 төгрөгийн төлөөлөөр нь зүтгэсээр байгаад өнөөдөр эргээд тэдний хүүхдүүд том болсон харахад бол нөгөөдөл нь хүний үг авдаггүй, хүнтэй харилцаж яддаггүй. Зөвхөн өөрийнхөө тийм л хүүхдүүд гарч ирж байна. Энэ бол Монголын ирээдүй болсон бидний үр хүүхэд ямархуу өсөж байгааг жишээ энэ байна л да. Гэтэ бүх хүүхэд ийм биш. Ер нь ихэвчлэн бас нэг иймэрхүү алдаг оног юмнууд маш их амьдрал дээр харагдаж байна. Тэгээд одоо харилцаа гэдэг бол яадаг вэхээр хүн ер нь өсөж төрсөн тагаасаа эхлээд ер нь хэл доргоос эхлээл харилцаж эхэлдэг. Үүнийхээ учир ухааныг бид нэр ойлгохгүй нүдийг хүрчгээд юм. Харилцааг болохоор аав ээжтэйгээ их, ахмад насантай их, үеийнхэнтэйгээ их, тэгээ байгууллага хамт олонтойгоо их харилцаануудаа бид нэр яг амьд харилцаа болгож чадахгүй зүгээр хэрэглээгээ хангахын тулд л харилцаа хийдэг болчих. Тэгээ өнөөдөр бол яг миний одоо бодож байгаагаар бол энийг үл ер нь хүүхэд байгаас нь харилцааны урлаг гэдгийг бол ер нь нэлээд зааж өгмөр санагдаад байна. Энэ яагаад тэгэхээр харилцаа алдагдана гэдэг чинь бид нэр хүнтэй ойлголцож чадхаа байлна. Хүнтэй ойлголцож чадахгүй гэдэг өөрийгөө бусдад ойлгуулж чадахгүй. Бусдад ойлгуулж чадахгүй байна гэдэг чинь нийгэмтэйгээ харилцаа үүсгэж чадахгүй. Ийм л төгжигдмэл нэг хачин болцоод байгаа юм л да өнөөдрийн хувьд. Харин тэгээ бид нар бол та түрүү их чухал зүйл ярьлаа. Хөндөд орхицсон. Алтан дээд үнний аялгау гэдэг одоо Монгол хүн бүхний ширээн дээр байх ёстой нэг гайхамшигтай өвөг дээдсээс одоо бидэнд өвлөгдөж 15 муу өвлөгдөж орж ирсэн нэг одоо судар, ох, шим юу гэж хэлдгийг тэр хэлж болох бүх дээд нэг бүх зүйл багтсан хүн болох багасаа гэдгийг бүр ингээд маш сайн системтэйгээр хилээд өгчихсөн 35 эрдэм гэдэг чинь ингэж эзэмшүүлдэг ингээд одоо бидэрт бол билээ юм байгаад байна. Гэвч бид нар мэдхгүй байгаад ах шиг байна баясгалаахаа. Тэгэхээр та түрүү харилцааны урлаг гэлээ 35 эрдмийн хамгийн ихнийх чинь мэдлэх гэж ороод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр мэд гэдэг нь өөрөө мөнхийн ёс байдаг. Тэгэхээр та за эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харьцах ёстой гэх. Тэгэхээр тэр гайхамшигтай эрдмүүдийг бид нар яг амьдрал дээрээ ойлгомжтойгоор яаж буулгах вэ? Би одоо жишээ нь өөр дөр бодохоор ухамсартай ухамсаргүй 35 эрдмийг хэрэгжилж л байсан юм байна. Одоо ч бид нар хэрэгжилж л байгаа юм байна. Тэр онлыг нь мэдэхгүй байгаа болохоор бид нар ингээд тийм одоо юу гэдгиймдэ амьдралд хэрэглэхдээ түүнийг онлыг нь мэдэхгүй байгаа учраас ингээд алсуур тойрол алдаад яваад байдаг юм билүү гэж харсан. Энэ талаар таны бодлыг сонсвол ер нь алтан дээд үнний аялгау гэдэг бол одоо нүрз дугай бол одоо 15 үе өртөөлж одоо бидний гар дээр тавьсан билээхэн одоо оюун ухааны тэжээл маань байж гин шүү дээ. Тэгэхээр энэ бол 950 мянган жилийн тэртегээс өвлөгдөж явсаар бугун соёлын үе 100 мянган жилийн өмнөөс эхлээд энэ маань бол хөх үнний элмэлээ, зөв үнний элмэлээ, алтан үнний элмэлээ гэж 3 ном байсныг одоо Хабул хааны үед нэгтгэж онол болгож бүр энэ онолуудыг нэгтгэхэд бүр одоо ном болгож ард түмэндээ түгээн дэлгэрүүлсэн байдаг. Гэхдээ энэ үед бол яг нийт ард түмэнд бол бас хүртээмж жоохон тааруу байсан болтой байдгийг. Тухайн үед бол тэгээс сүүлд нь бол 1225 онд бол эзэн хаан маань бол ер нь одоо хамтын хариуцлага оюун санааны эв нэгдэл гэж баттай бий болсон цагт эдгээр онолуудыг одоо жоохон хоцрогдож байна. Одоо үеийн бүх ололт дэвшлүүдээ эдгээр одоо энэ номтой хольж гарт одоо сайн гэсэн юмнуудыг аваад бүгдийг нэгтгэхэд шин ном болгож одоо гаргахыг сурахтай бэхний хатанд 1225 онд гэрээсэлсэн байдаг. Тэгээ 1948-аас 1256
51 онд Согтон Бэхүүнэ Адан болон бусад эрдэмтэн мэрэгдийн хамтаар 3 жилийн хугацаанд энийг бичиж дүүргээд 1251 онд одоо Мөнх хааныг хаан ширээн залрах үед энийг гардуулан өгч түмэн олонд одоо түгээхийг зарлаглсан байдаг. Үүнийхээ хажуугаар бол энийг бол ном болгож түгээхээс илүүтэйгээр одоо хүнийг амьд хүнийг ном болгох одоо анх арга зүй технологи гаргаж ирж амнаас ам дамжуулан өртөөлвөл зүйтэй гэж зарлаглсан байдаг. Яагаад гэвэл энэ бол одоо өөдөө хаан одоо дөргөн хатны үед манай хуучин 3 ном маань араб руу алдагдсан учраас ер нь ном болгол гадагшаа алдагдах аюултай гэж үзсэн учраас энийг бол хүнийг ном болгон ашиглах арга зүй технологи систем байдаг. Тэгээд эдгээр одоо номны тухай бол одоо өнөөдөр бол янз улсууд бол одоо янз бүрээр л ярьдаг юм. Яагаад гэхээр энэ бол яг нөрс туан өөрийнх нь биш. Одоо маргадаг улсууд бол их л байна л да. Энэ тухай өөрийн чинь ярилцлагуудыг бас би хэдэн жилийн өмнө үзэж ил байсан. Гэхдээ би бол анхныг бол ер нь 2012 оноос Баттатганыг лекц тавьж үеэс л ер нь сонсч байсан. Тэгээд ер нь Баттатганы лекцүүдийг бол нэлээд сайн сонссон. Номуудын ч нэлээд сайн уншсан. Тэгээс үүлд нь одоо энэ Тэнгис гээд нэг залуу харин сүүлийн үед бас яг бодитоор нь олон юм олж чадахгүй бас их сайхан тайлбарлаж байна. Одоо энэний сургалт одоо юмнуудад би бас сууж илээс одоо яриа лекцнүүдэд бол. Тэгээд ер нь бид нэр бол өнөөдөр энэ алтан дээд үнний аялгаа гэдэг бол бидний мянган жилд одоо өртөөлж ирсэн өвгдийнх маань оюун ухааны огш юм, ухамсар сэтгэхүйн дээд нь болсон юм байгаа. Энийг л бид нэр хүн болгон одоо эзэмшвэл манай төр засаг одоо нийгмийн тогтолцоо бол аяндаа л дороо засах. Яагаад гэхээр энэ ном болохоор одоо бусад Ванга, Настрдамс центр болохоор бол тэдэн оны тэдэн сар тийм юм болно л гэж зүгээр урьдчилан дүгнэлт хийгээд урьдчилж одоо таньж мэдээд ард түмэн түгээдэг бол алтан дээд үнний аялгаа бол бүх гарц гаргалгаа 16 хар нийгэм халуун хүйтэн дайнуудаас хэрхэн сэргийлэх бүх гарц гаргалгаа шийдлүүд нь байдаг. Энийг л одоо бид нэр ухамсарлахгүй байгаа юм л да. Тэгээ энийг одоо одоо манай төр засгийн удирдлага болон энэ төр засагт хаашиж байгаа энэ улсууд бол мэдээж тодорхой хэмжээнд өөрсдөө бол уншиж ухаарсал бай таараа. Яагаад ч юм энийг амьдрал дээр хэрэгжүүлж одоо нийгэм төр засгийн одоо засагтаа одоо ажил хэрэг болгодгоо гэж би гайхаад байдгийг. Тийм болохоор одоо өнөөдөр бол яг хэтэрхийн төр засагт гараад одоо байгаа энэ сүүлийн 30 жилийн хугацаанд бол энэ төр засагт гарсан улс бол дэндүү ходроггүй ард түмнийг их сэтгэлгүй жинхэнэ хулгайч бодол болж илгээ. Одоо бол бие биенийхээ хулгайг бол тэртээдгүй илэн далангүй ярьдаг болчих. Тэгсэн мөртлөө хариуцлага тооцож байгаа юм байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр энэ тогтолцоо нийгмийг бол ер нь тэр чигээр л одоо бүрэн солимор санагддгийг миний хувьд. Одоо энэ бол миний хувь хүний бодол шүү дээ. Тэгээд үнэхээр Монголоо гэсэн сэтгэлтэй одоо ялангуяа энэ алтан дээд үнний аялгау Жангар Гисэр одоо энэ номнуудаа эзэн хааныхаа сургаал номлолыг одоо яг өөр зүрхэндээ шингээгээд ажил хэрэг болгохын төлөө явж байгаа маш олон хүн байна. Одоо жишээ нь тэдний нэг бол одоо та өөрөө байна шүү дээ. Одоо бол та бол сүүлийн хэдэн жил бол ард түмнээ соён гэгэрүүлэхийн тулд бас л их юм хийж байгаа. Одоо энэ бүхнийг л одоо тал бүртэл хүн болгон л энэ тухайга таньж мэдсэн бүхнийг л босод түгээж одоо зөвхөн ярьж хэлээгүй үйлдэл болгох л бид нэр одоо шаардлагатай байна. Яагаад гэвэл одоо 2-3 жилийн өмнө баха энэ Баттган докторийн ярьж байгаагаар бол алтан дээд гэрийг бол уншиж одоо судалж байгаа 20 гаруй мянган хүн байна гэж ярьж ирсэн. Тэгэхээр одоо тэрнээс хойш бол тэртээдэргүй энэ бол өдрөөс өдөрт бол нэмэгдэж л байгаа. Ялангуяа энэ сүүлийн одоо нэг 10 жил юм уу нэг за 5-6 жил бол энэ Тэнгис бол бас маш олон хүнийг энэ талаар бол соён гэгэрүүлж бас энэ нэрээ хичээл зааж нэлээд түгээлээ шүү дээ.
Тэгэхээр бол одоо энэ талын мэдлэг авсан хүмүүс нэлээд их байна. Хэрхэн яаж ажил одоо энийг үйлдэл болгохгүй гэдэг дээр л бид нэр одоо энэ арга зүгэл олох дутагдaltaй болчиход байгаа юм. Харин тийм учраас би одоо анзаараад за та яриараа хоёлаа давхцаад байна. За та яа. Та яар тийм учраас гээд. Тийм учраас өнөөдөр би бол одоо бол яг алтан дээгүүрийн сурагч багш болоод бас хэдэн жил боллоо л доо. 3-4 жил боллоо. Тэгээд одоо энэ хугацаанд бол бас л өөрийнхөө хэмжээнд бол бас л түгээсээр одоо олон түмнийг одоо соён гэгэрүүлэх талаар бол бас өөрийнхөө хэмжээнд бол тууштай л явж гин гэж үзэж байгаа. Тэгээд хамгийн гол нь энэ сонсож одоо хичээл заалгасан байгууллага болон энэ өдөө орон нутгийн аймагуудынхан бол жоохон яаж хэрэгцээ болгох вэ? Хэрэгцээ болгоё гэхээр бидний ойлгохгүй байна, чадахгүй байна, мэдэхгүй байна гэсэн юм бол маш их яригдж байна л да. Тэгээ энэний гол нь бол хамгийн түрүүнд нэгдүгээрт бол намтаараа бүгнийг хариуцж сурах гэдэг зарчмыг л авах хэрэгтэй. Тэгээ нэгдүгээр жоохон яах ёстой гэхээр өөрх бүрэл дотроо энийг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Яг тэгвэл хэний одоо жишээ нь өөр хүүхдүүдийн амьдрал авахыг одоо жишээ нь би хэд өөрөө 3 хүүхэдтэй. Тэгээд одоо тэр болгонд л одоо эхнэр бид тэр хоёлаа санаа зовж ин шүү дээ ер нь. Тэгэл ач зээ нэрээ өсөх гэл би ч одоо 6-7 жил 8 жил бараг хүүхэд арчлаа. Эхнэр ч одоо улам өсөх. Тэгээ би одоо энэ жилээс албан ёсоор ер нь аав нь барахгүй нэ гэд. Тэгээ эдгээр маань бас өөрхийн нэмэгдээд сайхал байна. Тэгээд ер нь яг бас нэг төмөө олондоо энийг хүртээх санаатай тэгээд ер нь аав нь энэ талынхаа юмыг хийгээд тэгээ энэ жилээс энэ хүүхэд харахаа болоод тэгээ орон нутгийн энэ байгууллагаараа хаяа явдгийг. Тэгээд яаж хэрэгжүүлэх вэ гэхээр бидний өөрх бүлдээ одоо хамтаараа хариуцах хэрэгтэй. Яагаад гэхээр одоо би өөрөө 3 хүүхэдтэй гэж түрүү хэллээ. 3 хүүхдийн маань одоо хэн амьдрал авах нь ямар байна, юу дутагдаж байна, яавал болмоор байна. Энийг ганцаараа одоо хүүхдүүд маань тэндээ өөрсдийнхөө асуудлыг шийдэх биш. Өөрх бүл дундаа ярилцаад за тэгвэл одоо би нэг дэм болно. За би энэ талаар нь дэм болж болно. Тийм ээ. Заавал энэ чинь материаллык биш шүү дээ. Материаллык гэж зүйл байх албагүй. Зөвхөн энэ талаар нь яг одоо би ихтэл одоо хэдэн жил хүүхдийг хаарлаа. Энэ бол өөрийнхөө хэмжээнд л би одоо тэднэрт өрөөгөж өгчлээ. Тийм. Одоо энэ шиг тэгээд өөрх бүл дундаа ч юм юу хэрэгтэй яагмаар байна гэдгээ бид нэр хоорондоо ярьж ойлголцох хэрэгтэй. Тэгэхгүй тусдаа нэг өөрх бүл болцоочоод тэгэл амин хувиа бодоод байвал бид нэр бол хамтаа ярьцлага гэдгийг үнэндээ ухаарахгүй. Яагаад гэвэл тэгээд өөрх бүлийн зөвхөн одоо эхнэр нөхөр хоёрын одоо хийж байгаа үйлдэл бол цаашлаад тэднэрт хүрэхгүй шүү дээ. Зөвхөн энүүхэндээ ихэд амтаараа л бид нэр за энийг ингээ тгий бүр энийг бол бүр жилийн төлөвлөгөөтэй үзэх хэрэгтэй байна. За энэ жил одоо ингээ танах ингээ манайх ингээ манайх ийм дэм үзүүлээ. Одоо махс одоо хөдөө гадаатай бол за хөдөө гадааны хаах дүүнэрийн сайн сүлийн махын бэлд төвийн бид нэр бол сорох хүчиг ном энтрийг авч өгье. Өдөөнийхөө хэдэд одоо иймэрхүү юм ураг утам одоо энэ зөвхөн өөрх бүлээс гадна ураг утам дотор энэ хамтаа хариуцлага гэдгийг л бүгдээрээ ах トゥ хэн болж өгөхгүй байна. Хэн одоо бас жоохон харигтар суугаад байна. Янз бүр л байгаа шүү дээ ажилтай ажилгүй. Тэгэхээр энэ бүгдийг л хамтаараа л хариуцахгүй бол бид нэр бол цаашаа явахгүй. Яагаад тэгэхээр бид нэр өөрх бүл ураг утам дотор эхэлж хариуцдаг болж үйж цаашаага нийгэм рүү гарна. Одоо жишээ нь Улаанбаатар гэхэд бол одоо байрны улс бол нэг давхрын айлууд одоо 5-6 айл одоо дунджаар байна шүү. Тэгэхэд бие нэг таньж мэдэхгүй. Тэгэл эргээд харахад нэг нь хогоо гаргаад тавьчихсан. Тийм л наацхийн жишээ зөндөө байна шүү дээ. Энэ Улаанбаатарт бол. Зүгээр одоо би бол өөрөө нэг гэрт амьдэрдэг хүн. Тэгэхэд манай энэ годмаар бол хогоо ачичаад байгаа чинь л ачсан юм. Хогны маш ирээд хог ачсны дараа буцаагаад өөр айлууд хог авчираа тавьсан байх жишээ. Тэгэхээр одоо энэ хамтын хариуцлага гэдгийг бол яаралтай энэ ураг удмаас гадна энэ байгаа орчиндөө бас хажууд гайл хөршүүттэйгээ энийг бол одоо хэрэгжүүлж эхлэх нь л одоо тойлын чухал юм. Яагаад тэгэхээр бид нар бол заавал төр зэсгээс юмыг одоо харж нэхэд бидэг хачин одоо
сэтгхүйтэй болчихж илээ. Ер нь сүүлийн үед бол ер нь төр засаг гэдэг бол тэртээ тэргөө биднийг тэжих одоо амжиргааны одоо өлтөг мөнгө өгч тэжих биш. Зөвхөн амьдрах одоо арга зүйн зөвөр тодорхойлоод нийгмийн хэв журмыг л одоо хамгаалж явбал ер нь үүрэгтэй юм шүү дээ. Ер нь эцсийн зорилго нь бол ард түмний төвшин сайхан амьдруулахад төр засгаас яаж ямар тогтолцоо системээр яаж ард түмнийх амьдрал авахыг гарц гаргалгаа нь юу вэ? Энийг л ер нь шийддэг газар болохоос биш ард түмнийг зүгээр тийжээгээд одоо бидний ямар хараат тийм ээ ард түмнээс одоо төр засгаас хараад амьдэрдэг болсон биш шүү дээ. Ер нь ямар бид нар чинь хөл гаргүй сохор доглон нийгмийн халамж өсөж байгаа болсон биш. Хүн болгоно л дор үрнэ үйлдвэрлэгч байж харин үйлдвэрлэгч болсны дараа бидний бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахыг л төр засаг хариуцаж одоо зохицуулах ёстой л гэж миний хувьд бол боддгийг. Харин тийм ээ хаа газар эмх цэгцтэй оршиж өрнө гэдэг нь л гэрлийн хууль юм билээ шүү дээ гэж дүүн одоогийнхоор тэгэж ухаа тэмдрээд яваад байгаа. Тэгэхээр өрх бүлдээж тэр хувь хүндээж тэр оршин байгаа газраач тэр өөрийнхөө хамаарч байгаа бүх оршихуйдаач тэр эмх цэгцтэй байгаад ирэх юм бол ер нь л бүхэл юм яах юм бэлээ дээ. Одоо та бидний хүсэж байгаагаар хуучин 13 дугаар зуунд бүр оройлон манлайлсан шиг тэр сайхан зүйл рүүгээ явах юм байна гэж ерөөхдөө дүүн ухаарсан. Тэгээд нөгөө та төрөөх чухал юм хөндлөө өөрөөсөө холдуулсан бүх юм эргээд өөрт нь ирдгэл юм билээ. Хамаар болохгүй байгаа бүх зүйл. Тэгэхээр бүгд хамаатай гэдээ уулна. Хайрын сэтгэлээр ч юм уу мэдхгүй ямар нэгэн сэтгэлээр ийрүү хандхад бид нар уулна болох юм билээ гэж ухаарад байгаа шүү дээ. Ер нь тэгэлгүй яах вэ? Ер нь хүн гэдэг бол зөвхөн өөрөөрөө болцдог амьтан биш шүү дээ. Заавал гадаад дотоод тийм ээ орчин тойрон төрж өссөн гэр бүл одоо төрж өссөн орон нутгийн онцлог шинж байдал, нийгмийн байдал, шашин шүтлэг, байгалийн хүчин зүйлс, аав ээж ах дүүсийн хүмүүжил, төлөвшил, ёс суртахуун, ур чадвар одоо зөм биелэг юу гэдгийг тэгээ уламжлал, удамцсан одоо хүмүүжил тэгээ нар сар гариг иргэс энэ нөлөөлөл энэ бүхэн бидэнд нөлөөлж идэг гэдгийг л хүн бүхэн ухааруул зөвхөлтэй юм. Тийм энэ бүхнийг л ухаарч эхлвэл бүгдээрээ хамтаараа хариуцах ёстой гэдгийг л ухаарч эхэлнэ. Тийм ер нь бүгдийг хамтаар хариуцаж чадна гэдэг бол бид нар бол одоо хөдөөний юм бол тэртээ бид нарыг бодоход бол харин хөдөө нутгийн бол одоо газар нутгаа хамгаалаад авч явж байна шүү дээ. Яг өнөөдрийг хүртэл бол хотын бид нар бол байгаль орчнол зөв эмх цэгцтэй ёс суртахуунтай л зөв харилцаа хийгээ сурчих юм бол биднэрт бол өөр нэг дараа болох юм байхгүй л санагдах юм. Гэхдээ зангараг ёс суртахуун хоёрын хоорондын холбоог баясгалаа хатаа хэлээч гэвэл та юу гэж хэлэх вэ? Илэрхийлэх үү? Зангараг ёс суртахуун хоёр хоорондоо ямар холбоотой юм болоо гэвэл зангараг гэдэг бол яг хэвээр хуучнаар бол одоо бид нэр бол хөх өвгөд гэж ярьдаг шүү дээ. Хөх өвгдийн ухаан гэдэг чинь л Монгол ухаан шүү дээ. Хөх одоо бидний ярьдгаар бол тэр аав ээж өвгд эцгийн хажууд бол бид нар бол хамаагүй одоо манай одоо бидний нийгэмд бол одоо хүмүүцэн нийгэмд бол тэдний хажууд хамаагүй үг хэлдэггүй тэднийхээ үгийг сонсдог. Гудамд явж исэн танихгүй загинсан бид нар үгэнд нь орж л байдаг. Тийм л нийгэм байлаа. Тэгэхээр бид нэр ёс суртахуун гэдэг бол тэгтээ тэргөө хүмүүжлийг зөв авч зөв төлөвшөлтэй болсон хүнийг л хэлнэ. Хүмүүжил гэдэг бол ер нь яг угтаавал өөрийнхөө юмыг өөрт одоо оногдсон ажил үүрэг одоо ор хураах одоо бид түрүү ярьсан шүү дээ ор хураах аяг тавгаа угаахаас эхлээл өөрт хариуцсан ажлаа эмгэгчтэй хийхийг л хүмүүжил гэж байгаа шүү дээ ер нь. Төлөвшил гэдэг бол хүний үеийг зөв сонсдог, хүний өөдөөс нэг тайлбар тавиад идэг. Одоо өнөөдрийн нийгэмд бол залуучууд маш их одоо хүний гэхгүй манай хүүхдүүд ч гэсэн өөдөөс маш их тайлбар хэлдэг болчиход байна. Тэгээ хүний өөдөөс тайлбар хэлээд байдаггүй өөртөө яг хүний хэлснийг зөвөр хүлээж авдаг,
хүний өдөөс янз бүрийн ааш авир гаргадаггүй. Хүний хэлснийг зөв за яг буруу ч хэлсэн бэ, зөв ч хэлсэн бэ хүлээж аваад үнэлт дүгнэлт өгч зөвөр дүгнэх нь л одоо төлөвшил шүү дээ. Тэгэхгүй бол өнөөдөр бол ер нь төлөвшч чадаагүй ихэнх залуучууд л ер нь ярддаг нохой шиг нийгэмд одоо нийгэм бий болчиход байна гэхэд үл хэлсдэхгүй дээ. Энэ гадуур бол одоо машин дээрх энэ одоо төвжирэлд бол байсыг л биеийнхээ урдуурс чагнаалж орох гэдэл цонхоо онгоолгоод хоорондоо хэрэлдээл одоо үгүй ганц 2 секунд л биеийнээ хүлээхгүй тийм л төсвөргөө болчиход байна шүү дээ. Энэ бол ямар ч төлөвшөлгүй л байх юм шиг. Тэгээд хүмүүжил ёс суртахуунтай болсон хүмүүжилтэй ёс суртахуунтай болсон хүн л хүмүүжил төлөвшөлтэй болсон хүн л ёс суртахуунтай болно. Зөв хүмүүжээд зөв төлөвшлийг олсон хүн ёс суртахуунтай болно. Ёс суртахуунтай болсон хүн гэдэг бол аливаа үйлдэл зөв дүгнэлт хийгээд зөв үнэлт одоо үнэлгээ өгөөд одоо гарсан гаргалгаа шийдлийн л олно шүү дээ. Зангараг гэдэг бол тэргөө бидний хөх өвгдгийг л одоо хэлж байгаа шүү дээ. Зангарагтай эр хүн гэдэг бол ер нь Монгол өв соёлоо мөрөлсөн ёс жодогтой харилцааг зөв хийждэг тийм л хүнийг жодогтой эр хүн гэж ер нь зөвхөн эр хүн гэлдэг үү. Ер нь эмэгтэй хүн ч гэсэн. Ер нь эмэгтэйчүүд одоо эмэгтэй хүн одоо сүүлийн үед эрчүүдийн одоо харилцаа бол хоорондын харилцаа бол ер нь жоохон өнгө мөнгөн дээр тогтоод байна уу гэж харахад бол ер нь болохгүй юмгүй л болчиход байна. Тийм болохоор эхнэр нөхрийн харилцаа, аав ээжийн харилцаа, үүрэг хариуцлага жоохон юун дээр тулгуурладгийг. Яагаад гэр бүл болдгийг? Гэр бүл болсноор бид нэр цаашид яах ёстой юм? Ямар үүрэг хариуцлага хүлээх вэ? Ямар давуу талтай юм гэр бүл болно гэдэг. Одоо энэ бүхэл ухагтхоныг л одоо энэ бүхэл шатанд суулгамаар л санагддаг юм л да миний хувьд бол. Тэгээд өнөөдөр бол энэ гэр бүл одоо эхнэр нөхөр боллоо гэхэд жишээ нь үр хүүхдээ л өсгөж байвал боллоо гэж одоо тийм л ойлголттой болцсон байна шүү дээ. Зөвхөн яг үр удмаа үлдээх нь бол тэртээ дүү малж байсан үр удмаа үлдээдэг шүү дээ. Яах гэж хүн бол төрсөн бэ энэ орвоод. Бид нар одоо ямар үүрэг даалгавартай ирсэн. Үүнийг яаж одоо хүн болж ирснийхээ үүрэг хариуцлагаа бид нар хүлээх вэ гэдгийг өнөөдөр гонсорлохгүй зөвхөн эрх гэдгийг л одоо шаарддаг болчих. Эрх гэдэг бол тэртээ дөрвөө хийж гүйцэтгсэн үг үйлдэлийнхээ одоо тэр хэмжээгээр одоо эрхээ эдлэх горимтой байдал энэ ухааныг бол өнөөдөр ойлгох ухаан бас л алдагдчихад байгаа юм. Тэгэхээр манай Монголд өнөөдөр яаж юм гэхээр энэ бүх юм нэг голдрол ер нь жоохон буруу тишэл эргэжээд байгаа юм. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр миний одоо төрж ирснээр одоо бүхнээр одоо хариуцж болох бүхнээ л өөрсдөө ядахтай гэр бүл ураг удам дотроо эхэлж хариуцж эхлээд тэрний дараагаар одоо бусдыг хүлээн зөвшөөрч сурах. Бид одоо өнөөдөр бол тэртээ дөрвөө нэг жоохон одоо юм таньж мэдсэн уншсан чийжилсэн улс бол маш сайхан одоо юм л ярьдаг одоо лекц семинар маш их байна. Одоо ерөн сүүлийн үед энэ соён гэгээлийг бол хэтэрхий мөнгөтэй утгаад л энэ мөнгө олох нэгэн хэрэгсэл болгож байгаа юм. Энэ дээр би маш харамсалтай байдаг. Ард түмнийг соён гэгээлэх үйл ажил гэдэг мөнгөн дээр явж айж болох. Гэхдээ яг энэ нэг өдрийн хоол замын унааны мөнгө яг нэг ойр зургийн юм бол байлгүй яг өдөөрнөд тэргүй явлаа гэдэг нэг буудлын мөнгө ирж очих унааны мөнгө ер нь юм тодорхой хэмжээнд байна. Тэгэхгүй зарим нь бол хэтэрхий их мөнгөтэй холбоод мөнгө олох хэрэгсэл болгож чадсан тойлын харамсалтай байх. Нөгөө гайхамшигтай зүйлийн маань үнц нь алдагдчихж байгаа тийм ээ. Нөгөө хүмүүс тэгээд гэж олших тусмал. Яг энэ мөнгөний юм одоо бол гэхдээ нөгөө хувь хүний хөгжил гэдгийг бол маш их ярьдаг болчих. Одоо энэ залуу тийм ярьдаг залуучууд одоо охид өсгөж бол маш их байна. Гэхдээ ер нь үнийг асуухаар бол тэр нь бас нэлээд өндөр үнэтэй зарим нь яг боломжийн л байх юм. Тэр нь боломжийн үнэтэй бол бас зөв л дөө. Гэхдээ яагаад гэж би хэтэрхий өндөр үнэтэй тийм лекц семинар өгдөг
улстай би одоо олзч л байлаа. Тэгээ би асуудгийг. Дэндүү энэ үн чинь арай дэндүү юм биш үү? 500-600 мянга. Тэгээ бараг сая ч гэнэ үү? Янз бүрийн юм л хэлхий. Энэ ч одоо би яг өөрсдөө нь улаан цагаан нүүр тулаад би ярьж байгаа. Та нар одоо хэтэрхий мөнгө болгоод байна шүү дээ. Хаваа өгөөний өгөө тэгтэнцүүлдэг. Тэгэхгүй л тэр хэд өрөнд ордог. Тийм утгатай хажи юм ярих юм. Энэ чи ямар өгөө авааны хууль гэдэг чи ямар энэ биш шүү дээ. Тийм л нэг хачи юм ярьдаг болчихжээ өнөөдрийн. Тэгээ өөрсдөө явчих юм а тийм ээ. Дэндүү тууршраад энийг мөнгөний хэрэгсэл болгоод байгаа л арай дэндүү болчиход байна л да. Үнэхээр өгье гэсэн тэр сэтгэл таньж мэдснээ бол хүн түгээх нь л мэдээж зөв. Зөв. Гэхдээ хэд өндөр үнэл хэлж бас арай л боломгүй санагддаг юм л да миний хувьд. Харин тийм ээ. Одоо ингээд Монголынхаа нийгмийг ярихаар яахаар байхгүй л гэрэлтэй гэгээтэй гэхээсээ зүйлээсээ илүү жоохон эмх замраагүй бараан тал нь их болохоор ямар ч хүнтэй ярьсан л ээж автайгаа ярьсан ч ах дүүтэйгээ ярьсан ч найзтайгаа ярьсан ч бүхий л хүрээнд ярьсан чил яг одоогийн болохгүй байгаа зүг рүү л орчоод байх юм. Бүх хүнээс л анзаарэгдэж байгаа. Тэгэхээр түр биш. Нин түрүүнд хамгийн түрүүнд ирэхээ дараад энээс л бүр мөсөн хагацъя гэж монголчуудаа уриалъя гэвэл та ямар зүйлд уриалах вэ? Түр ингэж хэдүүлээ хоошоо тавихаа болий. Бүр энэ нэг зүйлээс л татгалзъя гэж хэлээч гэвэл баясгалах юуг монголчуудад хэлэх вэ? Хамгийн түрүүн бол ер нь өнөөдөр бол яг төр цацагт бүх мууг өгсөөр байгаад одоо ард түмний нөгөө бид нар чинь бэлгээр ерөөлөөр амьдэрдэг ард түмэн шүү дээ. Хараасаар байгаад ард түмэн одоо төр цацагт дандаа лойрч бий болчих. Ягаад гэвэл энэ ард түмний одоо энэ амнаас гарч байгаа хий гэдэг чинь бас л тэгэл учир албагталтай гэдгээ хүмүүс л энэ дор үнэ ухаарахгүй байна л да. Хүний үг үйлдэл гэдэг бол үгээр хэлж байгаа эрчим энерги түгээд буцаж ирэхдээ хов хүнд яад нөлөөлөх үү гэдгээ бас ухаарахгүй байна. Ер нь тийм болохоор яах ёстой вэ гэхээр бид нар бол хамгийн түрүүн яг юмыг хамтаараа хариуцж эхлээд дараа нь эвлэлд нэгдэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Эвлэлд нэгдэж чадахгүй одоо шинэ ураг удам донд тийм биш үү? Нэг нь их сайн яваа. Мөнгө төгрөгтэй, албан тушаалтай, төрөнгөтэй. Тэрэндээ далдагнаад одоо энэ ураг удам донд бол тийм юм зөндөө байна. Нэг нь болохоор жоохон ядраахан арх урдаг өөрхий тэрийг ад үзцгээгээл. Одоо энийг л болох хэрэгтэй байна. Яагаад гэхээр улс орны үндэс суур нь бол ураг удам шүү дээ. Хамгийн гол нь улсынхаа үндэс суур болсон ураг удмын л одоо удмуудаа ухамсар сэтгэхүйг дээшлж хамтаараа нэгдхийг л нэгдэж эвлэлдэхийг л ураг удам бүхэн л дор үнэ хариуцлагатай ухаарч үйлдэл болох шаардлагатай. Тэгээд ер нь ураг удмуудын чадал чансаа нэмэгдээд ирэхээр бидний төр засагт гарах одоо улсуудын маань оюуны чадвах ухамсар сэтгэхүй тэр аяараа л дээшлэн шүү дээ. Ер нь бид нар бол хамгийн гол одоо юм бол дээр нь хэлэхэд үл энэ өвгдийнхөө өв ухааныг л ер нь маш сайн одоо мөрлөх л хэрэгтэй байна юм. Энийг бол ураг удам дотор бол одоо энэ өв дэцэх өв соёлыг одоо нэгэнд суулгаад өгчих юм бол ураг удмууд аяндаа цэгцэрэхэд хамтаараа бүгдээрээ өөр хүмүүстэй хариуцаад зөв мэдлэг боловсралтай, соёлтой, ёс суртахуунтай, хүмүүжлтэй, төлөвшөлтэй ямар л байдгийг одоо амьдралын ур чадваруудад бүрэн суулгах боломж байна шүү дээ. Тэгэхээр ураг удмууд маань бие биенээ хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Одоо миний түрүүчээ хэлдгээр үл. Тийм болохоор ураг удмууд л цэгцэрэхээс улс их орон цэгцэрэхийн гарц гаргалгаа эхэлнэ гэж миний хувьд бол боддог. Тэгээ би энэ талаараа ч ер нь байнгын ярьсаар л өнөөдрийг хурж байна л да. Чухал зүйл хэллээ. Одоо ураг удмаа юм уу хайрлаад хамгаалаад их юм уу санаа тавиад ингээ яхаар нэг айхтар үг гэдэг Монгол хүний бүр ингээд одоо бараг 900 шингэсэн юмудаа гэмээр хэддүгээр зуунаас орж ирээд тэгцсэн. Эсвэл үнэхээр бидний ууг бол үгүй юм уу гэж хүртэл заримдаа эргэлзэж бодохоор тэр нь юу вэ гэхээр
Уул усны ойрон дээр ураг садангийн холон дээрээ хал балгуу тэгэл явж байвал болоо. Тэгээд нэг жаргал тохиолдвол очиж чинь, зовлон тохиолдвол нэг 100 мянган төгрөг өгч чинь тэгэл болоо. Тэгэхээр энэ үг бол ер нь асар хүчтэй байдаг шүү. Энэ үл яг маш зүйтэй юм л да. Хамгийн гол нь яагаад манай монголчуудаас тийм үг гарсан бэ гэхээр мэдээж уул ус гэдэг үл амьтаа юм. Бид нар тийм болохоор уул устайгаа байнгын харилцаатай, зөв зүй зохилттой уул усандаа бид нэр зохирч амьдрах ёстой. Уул ус ямар бидний амьдралд таарч тохируулж амьдрах одоо уулыг энд уул байгуулна, энд гол ашиг шантай болгоно гэх биш. Энэ чинь байглаасаа цаанасаа өгөгдсөн юм. Ураг төрлийн холон дээрвэ гэдэг байсан гэхээр тухайн үед бол яг бид нар бол ийм байж. Одоо өнөөдөр бол тэртээ дэргөө энэ одоо гэр бүл болох асуудал маш хүнд болчиход байна л да. Ялангуяа хөдөө орон нутгуудад нэг сургууль соёлд явдаг охтууд нь төв суурин бараадад хөдөө газар бол одоо эхнэр болгоод хэцүү гэж одоо маш олон залуучууд ер нь ярьж штэ. Зүгээр энэ хөдөө явж байгаа залуучуудтай малын бэлчээрт уулзахт бол. Тэгэхээр дээр үед яадаг байсан гэхээр өөрсдийнхөө орон нутгийн шин чанар одоо өв соёлыг тухайн орон нутгата түгээн дэлгэрүүлж харилцсан биеиндээ хамааралтай хөгжүүлдэг байсан. Түмэн олно. Энэ яагаад гэвэл бас нэг оюун санааны сэлгээ явагддаг байсан юм байна л да. Тэгээд дээр нь энэ чинь удамшлын хувьд бол ойртохгүй, цус ойртохгүй, удамшлаа цэвэрэн байлгах. Энэ л арга зүй юм. Ийм ч учраас бас социализм үед ч гэсэн энэ бүрэн алдагдаагүй атар эзэмшүүлэх гээд одоо нэг хэсэг бол бас нилээлийн боллоо шүү дээ. Энэ чинь бас цус олдоход бол нилээн юм болсон. Тэгэхэд өнөөдөр бол цус ойртолт бол ер нь 5 тусгаар технологи бол ерөнхийдөө л алдагдчихад байна. Одоо тархины тусгаар технологи бол бид нэр олж авахын тулд бол өнөөдөр хүн болгон яг өөрийн нэг юм уншдаг, тэр сэдвэрээ л ярьдаг. Ягаад гэвэл нөгөө сэдв рүү орохоор таг болчдөг. Ийм хачин тогтолцоотой болчиход байна л да. Бүр энийг одоо нарийн ярих юм бол зүгээр эмч гэж байна шүү дээ. Тухайн үед бол одоо бидний багд бол одоо суманд бол нэг их эмч, нэг 2 3 бага эмчтэй эдэн зөвлөгч л байлаа шин. Тэгэхэд бол тухайн одоо сумынхаа бүх ард иргэдийг үзээд үзлэгт хамруулад одоо бүгдийнх нь эрүүл мэндийг бол хамгаалал явж чадвартай байж. Тэгэхдээ өнөөдөр болохоор зөвхөн шүдний эмч, зөвхөн нүдний эмч. Тэ өөр юм үздэггүй. Үгүй энэ чи одоо тэгээд одоо ангаа ухаан чинь их ч олон жил сурдаг. 6 жил бараг сурж байна уу. Тэгээд дээрэн дээр чи магистргээ бараг 10 жил сурцсан тийм улс чинь тэг ганцхан юма дагнаа явна гэж юу бах вэ? Энэ үл ер нь гадны л буруу бодлогын жишээ гэж миний хувьд бол боддог. Тэгээд тухайн үед бол яг ураг төрлийн холон дээр гэдэг бол тухайн аймаг хошуудаас өөр төр чинь өв соёл, өв уламжлалыг сурчин шүү дээ. Яагаад гэвэл зөвхөн одоо бурайд үндсэн байна. Одоо энэ тэгэл уранхай төвд одоо ер нь янз бүрийн л одоо багыстангууд байна. Одоо бидний чи казак одоо эдний чи хооронд бол өөрсдөө амьдралын хэмнэл, ёс зүй, аргачлалуудаа хоорондоо өссөн хөсөөгөө солиод тэр аргачлалд нь хүн болгон суралцаад тэгэхээр олон талын чадвар мэдлэгт улам илүү одоо болдог байсан юм бол гэж одоо амьдралын ур чадварууд илүү амьдралыг одоо давах илүү түлхэж болдог байсан юм бол гэж одоо миний хувьд бол дүгнэдэг. Харин тийм ээ нэг зөвхөн нэг хоёр талаас нь биш олон талаас нь бодож үзвэл бас нэг гүн мөн чанарыг нь бариад авчих юм шиг байгаа. Тэгэхгүй яг амьдрал дээр тохиолдож байгаа зүйлсүүдийг, үйл явдлуудыг харахаар заримдаа ч бас эмгэнэлтэй санагдах юм аа. Та түрүү хэллээ 5 тусгаар тогтнол гээд. Тэгээд энэ нэг мухардал гээд нэг эдгээр зүйлс рүү орчихсон. Тэгээд хүний тархин дах тэр нэг үзэл бодлыг зөв рүү эргүүлнэ гэдэг нь асар их хугацаа ордог юм шиг байна. Ер нь ингээл ажиад ахад. Ер нь тэгэлгүй яах вэ? Хүний тарих ухамсар гэдэг бол ер нь тарих гэдэг бол тэр чийдэргөө 5 тухайг л эрхэмлдэг гэж шүү дээ. Цаанаасаа бүр автоматар
Тэгээд автоматар бие хамгаалдаг. Тийм л зүтгэлтэй юм шүү дээ. Тэгэхээр бид нар юугэн дээр алдчихад байна гэхээр зүрх сэтгэлийн боловсрал гэж байхгүй болчих. Зүрх сэтгэлийн боловсрал байхгүй болохоор бид нар хайрлах, энэрх одоо нөгөө түмэн олондоо тослох, түгээх, таньж мэдснээ дэлгэрүүлэх тэр тал дээр таг тэгэл юм л бол мөнгө дуугар одоо мөнгө хөлс гэж л ярьдаг болчиход ийм хачин нийгэм болчиход байна. Тэгэхээр зүрх сэтгэлээсээ үнэхээр яавал хүн үр хөвгтөдөө юм заахта үр хөвгтөөсөө мөнгө нэхэхгүй шүү дээ. Тэгэхээр ч ураг удам дотор тэрийгэ дэлгэрүүлээд ураг удмуудаа харилцан бие биендээ өөрсдөө таньж мэдсэн өв соёл, туршлага, өв ухаан, уламжил юу гэдгийг тэр үгдээ харилцан солилцож байвал одоо саял энэ маань хэрэгжихийн үндэс болох юм. Бид нэр тэгж чадахгүй нэг жоох юм мэдчихээрээ нууцлал, харамлал одоо би л мэдсэн болоо гэдэг шиг. Гэхдээ тэр хүн чинь ганцаараа аваад өгвөл одоо харин бидтэй. Ер нь одоо хувь хүн болгон одоо дээр үеийн одоо өгдүүлээ ярьдаг байлээ шүү дээ. Хүн болгон бот юм аа, содор юм. Яг Эрдэнэ гэж. Тэгэхээр хүн болгон одоо жишээ нь миний таньж мэдэхгүй юм одоо бусдад зөндөө байгаа шүү дээ. Миний таньж мэдсэн юмыг мдээгүй бас ганц нэгэн хүн байгаа. Тэгэхээр харилцан л бие биендээ хамааралтай өршдөг гэдгийн утга нь эндээс гарч ирж байна шүү дээ бас л. Тэгээ бодохоор бид нэр таньж мэдснээ мөнгө биш зүгээр одоо нөгөө хүнээ дэмжиж дэлгэрүүлж хөгжүүлэхийн төлөө явах хэрэгтэй байна. Ер нь улс үндэсний хамгийн гол хөгжих шалтгаан бол улс ард түмнээ хөгжүүлсэн улс орн л хөгждөг гэдгийг бол одоо тэргүүс үйл үед л бэлхнээ харж байна шүү дээ. Бидний монголчууд бол жинхэнэ мандарн бадарч байгаа үедээ бол ард иргэдээ ухамсар, бие биелдэр, оюун санааны хувьд 6 түвшинд авч утсан байдаг шүү дээ. Болой, ил, илч, дэмч, ил, хаан гэд. Гэхдээ тэгээ бодохоор одоо өнөөдөр манай монгол шиг ард иргэдээ оюун санааных нь хувьд хувааж үзсэн ард түмэн дэлхийн түүхэнд хаач байхгүй л биш. Бид нэр энд бүхнийг л эргэж энэ бүхэндээ эзэн л болж орших нь туйлын чухал байна. Тэгээ эзэн болж оршихын тулд яах ёстой вэ гэхээр бид нэр одоо энэ боловсролын системийг л бүр тэр чигээр нь л солимор санагддаг юм л да. Миний хувьд бол тэртээ дөрвөө 12 жил боллоо 6 настай оруулдаг боллоо. Энэний давуу тал гэж юу вэ? Одоо хөдөөний гэр бүлүүд бол салалт бас энэ дээрээс болж их нэмэгдэж гин гэж ярьж байна. Өдөөний залуучууд бол тэгээ бодохоор энэ бол маш их өрөөсгөл талтай. 12 жил болоод сурснараа тийм давуу талтай монголчууд байсан бол өнөөдөр хөгжөөд бас л нэг хөгжил дэвшлигээ бас нэг тэргүүлэх болсон баймар санагдах юм. Тийм юм байхгүй. Тэгэхээр бид нэр яах вэ гэхээр одоо энийг цэцэрлэг одоо сургуул энэ их сургуулиуд гэдгийг бол одоо бүгдийн цэгцэлж нэг боловсролын системийг л одоо бүрэн утгаар нь шинжлэх хэрэгтэй байх юм. харин тийм ээ ингээд бодохоор сүүлийн 35 жил монголчуудыг нөгөө 5 сая төргөж болохгүй гэдэг яриа байдгийн гэлээ гэж жоохон байхдаа сонсч ирсэн. Тэгэхээр тэр хамгийн чухал эрүүл монгол хүн тархинд сэлмэг байх боломжийг нь хаачхаар л одоо та бидний харж байгаа үр дүнгууд ингээд л амьдрал дээр бэлэн харагдчих л байна л да. Үнэхээр одоо хизээч монгол хүн сонсож байгаагүй харах нь битгий хэл авнаасаа аваа гарахаас цээрэлдэг байсан тийм аимшигтай хэрэгүүд, тийм амар үг хэллэгийг эмэгтэй хүмүүс хилээд сууж ин гэдэг нь одоо нийгэм ямар их одоо доройтсныг л хараад хэдүүлээ булангарыг нь л яриад байна л да. Тэгээд ярихгүй ч байх бас аргагүй л болчоод байна. Аргагүй л байна л да. Нийгмийн сэтгэл зүй ер нь тэр чигээрээ доройтчиход байгаа юм л да. Яагаад гэхээр энэ хувь хүн болгоно л соён гэхэр ихээс л эхлэх хэрэгтэй энэ үл яалтчихгүй. Тэгэхээр хүн болгон одоо яг хөөхөр одоо зарим нь бол одоо яг нэг хэсэг одоо ч бас гайгуул болж байна. Энэ солонгос кино гэж орж ирээд бас маш их энэ одоо хүүхдэд төрүүлээ гэртээ сууж байгаа энэ эмэгтэйчүүдэд бол маш их гайваллаа шүү дээ яг үндсэндээ бол. Ямар монгол амьдрал тийм юм байдаг байсан ч биш. Тэгээ одоогийн нийгэм төлөөр нь
нийгмийн сэтгэл зүйг дорогдохын бас нэг шалтгаан бол энэ соёлоороо дамжуулж энэ гадны орн чинь маш их ард иргэдийн тархиталгаа хөгөөж байна шүү дээ. Ер нь тэгээ одоо ерөнхийдөө ноёлоо энэ хаар бодлоо одоо ирэхгүй да нилээн л ярьлаа. Харин би яг тэгэж бодож байсан. Хоёулаа яг ижил бодсон байна. Таны түүх хүн болгоны ертөнцийн маш гайхамшигтай. Тэгээд хоёулаа жоохон цаг хугацааг урагшлуулад та мэдээж олон номоор бол олон хуудас байгаа шүү дээ, тийм ээ. Алтан дээд үнний аялалгаутай холбогдохоос өмнөх цаг хугацаа руу аялвал. За би бол яг үндсэн мэрэгжил эдийн засагч л да. Тэгээд Хэнтэй аймгийн холбоонд хэдэн жил нэгтлэн хийж байгаад тэгээд гинтхэн л ер нь яагаад чи одоо алтан мөнгө сонирхолтой санагдаад алтан мөнгөрөөл орц үгэндээ би. Зөв. Тэгээд намайг тухайн үед нөгөө нэгтлэнгаа болж байгаад энэ таньдаг мэддэг ойр хавийн хүрээлэл болсод чи одоо яасан тэнийг ийм сайхан ажиллаа үлээд очиж алтан мөнгөний дархан болно гэдэг ямар тэнийг юм гэж намайг болсод манай ах дүү өнөр найз нөхд дундаас гарч ил байсан. Тэгээ одоо яг өнөөдрийн өндөрлөгөөс тэрийг харахад бол ер нь Монгол одоо цаанаас Монгол өв соёл маань цаанаасаа ер нь намайг хатгсан юм шиг байна. Бүр дархан гэдэг чинь бүр нарийн юм руу оруулсан биш үү те? Яг тэгээд ер нь одоо 30 гаруй жил дарахаар дагналаа да. Тэгээ яг энэ Монгол өв соёлтойгоо ер нь холбоотой байх шаардлагатай байсан юм баг. Цаанаасаа дотоод хүмүүс маань ер нь тэгсэн юм шиг байна. Нүдний ухааны уур, гарын уур гэд бүр бүх урууд тань дээр ингээд цогцолсон биш үү, тийм ээ? Яг хав тэгээд ямар ч гэсэн тэгээд нэг 30 гаруй жил дарах хийлээ тэгээд. Тэгээ одоо бодож байгаа бол яг дотроос л одоо нэг яс цус эсэнд байгаа мэдээлэл маань л энэ рүү оруулахыг л шахаж шаардал гинтл тийм шийдвэр гаргасан. Би ер нь гинтл гаргасан юм шүү дээ тэрийг бол бас. Тэгээ манай эхнэр ч гэсэн тухайн үед гайхаж л байсан тэгээд л. Уу яахаа одоо тэгээ эхнэр хүн гэдэг үл тэгэл эхнэр нөхөр гэдэг үл хоорондоо тэгээ бие биенээ ойлголцдогоос биш. Тэгээ ойлголцоод болжлээ. Болоод дархан болсон л да би. Энэ олон жил дархан хийхэд та ингээд олон хүмүүстэй сайхан үгийн өрөөл баярлсан сэтгэлээ ингээд маш их илэрхийлж байгаа шүү. Бүр ингээд дотоод гадаадгүй магнаа хагартал баярлаад ингээд зүрхэндээ шингэсэн тийм баяр талархал тэр тухайн хүний сэтгэлийн цэнгэлийг та бидэнтэй хуваалцвал. Яг ер нь юм хийж өгөхөд бол ямар ч хүн талархалтай сайхан хүлээж авдаг. Тэгэхээр би боддгийг үн ханшиндаа биш хамгийн гол яг үн ханшил мэдээ тогтсон ерөнхий нэг багцаа бол байгаа л да. Ер нь багцаагаа айлн тэгээд бас нэг үн ханшиг нэг өгч чадахгүй үнэнхээр хийлгээгээд нэг бас нэлээ удацсан тийм улсын юм хийж өгдөл тэд нэр бол үнэхээр талархалтай яг өөрийнхөө таарсан хэр хэмжээнд яг хийдгийн хувьд л хийж өгнө. Яг л хийдгээрээ хийж өгнө. Тэгээд тэр хүнээс гарч байгаа сэтгэл үйл харин анх үед өөрийнх нь яг хөлс хэмжээнд таарлаа гэд муу юм хийчихгүй. Яг л хийдгэх хэмжээнд нь хийгээд өгöd тийм улс чинь жинхэнэ талархал гэдгийг бол утгаар нь гаргадаг харин. Миний хувьд бол би тэгж боддог. Тэгээ би энэ олон хүнд олон чин бөөгийн галуудад бас энэ сүлднүүдийг нэлийн хийж өгсөн. Янз бүрийн л улс нэлээд юм хийж өглөө дөө яг хав. Энийг сурсны буйнаар. Та яг тэгээд хамгийн гол нь өнөөдөр бид нэр бол дараагийн нэг шалтгаан бол төр зэсгээс юм нэхээ цуугаад байх биш. Төр зэсгээ харин бидний хийсэн юмыг зарж борлуулах тал дээр бас сайн учир шалтгаануудыг олж гарцгаалгаануудыг гаргаж өгөх одоо тойлын чухал юм уу гэж миний хувьд боддгийг. Тэгээд өнөөдөр бол хүн болгон дээр үед бол бид нэр бол бид нар биш. Одоо бидний дээд өвөг дээдс бол өөрсдөө бүхнийг хийдэг тийм л ард түмэн байл шүү дээ. Ер нь эзэн хааны маань сургаал байна шүү дээ. Өөрсдийн хийснийг өмсөж, өөрсдийн хийснийг идэж гэсэн бүр зарлиг мөрис биш. Тэгээд энийг ер нь
сайхан ухаад энэ бодож үзэхэд бол яагаад тэгдэг юм бэ гэхээр улс орон оршин тогтохын баталгаа нь өөрсдийнхөө хийснийг ууж идэж өмсөж зөөх нь улс орны баталгаа болдго юм биш үү? Ер нь энийг л одоо ард түмэн одоо хүн болгон л одоо нэлээд сайн ухаж ухаарах хэрэгтэй. Тэгээд бид нэр одоо өнөөдөр хүн юу хийж чаддаг тэр болгоно л хийгээд хийх л хэрэгтэй байна. Хийж чаддаггүй маа гэхэд сурах хэрэгтэй. Гэхдээ ер нь монголчууд өөрсдөө юм их хийдэг гэсэн. Өнөөдөр бол яг ихэнх нь тэгээд дандаа бэлий юм л авдаг болчих л дээ. Тэгээд бэлий юм аавна гэж үйлдвэрлэгч биш. Дэндүү хэрэгэлдэг болчих. Яагаад гэхээр одоо хүний өөрийн гэлдэг бол одоо өмсөх хувцсах чинь л одоо өчнө болцсон байна шүү дээ. Гэхдээ энэ чинь одоо байгалийн бүтээгдэхүүн энэ газрын хөрсөө ухаж авч гаргадаг эрдэс материал ер нь юу гэдэг тэр бүгд ургам бол энэ бүхнээс л гардаг гэдгийг бид нэр ухаарахгүй. Нэг болоогүй юмыг л авчил. За аштаа гэж одоо манай хүүхдүүд ч гэсэн за энэ болсон одоо нэлээд удаан өмссөн гэдэг. Гэхдээ наад цагаан жишээ юм бэ. Одоо энийг л ухаарах. Дэндүү том нэг философи онл яриад үл хэрэггүй. Ердөө байга гарын дор юмнаас л эхэлж бид нэ одоо таньж мэдэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл одоо хүн болгоно нэг одоо бэлэн гурилгээд хүний уламжлал залхуу болгож байна. Одоо бэлэн гурилгээд гараараа гурил ээлддэг хүн их зөөрчж дандаа бэлэн бүтээгдэхүүн авч ирлээ. Гэхдээ эн чинь тэгэл шал угаах энэ чинь одоо тэгэл баахан нэг автомат электрон гарцсан юм амруулчтэй юм. Хүний уламжлал залхуу болгоод тэгээ нөгөө хөдлөхгүй болохоор хүний дөрвөн мөч хөдлөхгүй юм чинь судалширсан одоо нэг сууж байгаад босоход хөлн нэг дуугараад одоо тэгэл гар хөлийнх нь одоо шажигнаал тийм л болчихсон юм. Тэгэхээр одоо хөдөлгөөн гэдэг одоо хөдөлгөөн бас маш чухал болчиход байна. Тэг хүн болгон одоо өөрсдөө хийж бүтээж одоо бүтээй гэвэл бид нэр бол одоо захаас аваад юу ч хамаагүй л хийх хэрэгтэй байна шүү дээ ер нь. Одоо ядахтаа гэр бүл ихэд тэгээ одоо Монгол хувцсыг энэ тэр одоо эхнэр хүн өөрсдөө л хийх хэрэгтэй биш. Одоо ээж хүн их хүн хийж чаддаг байсан бүх зүйлээ буцаад сэргээмэр л юм тийм ээ. Ч одоо буучин бол айл өрх бүхэн үйлдвэрлэгч байсан. Одоо тэр болгоно л хийж хүн болгоно л нэг үйлдвэрлэгч болох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо цалингаас цалингийн оронд тэр тэдгүй амьдрал бол бас болж өгөхгүй л байна шүү дээ. Тэгэхээр давхар олго гэдэг чинь хажуугаар нь өөрсдөө юм хийх л байхгүй юу. Тэгээ хийсэн бүтээгдэхүүнийг хань зардаг нэг бөөний цэгч юм уу нэг тийм харилцан хамааралтай уялдаа холбоотой тийм л баймаар байгаа юм. Энийг харин төрөлсөн шийдэж өгөөд тэгээд энэ Монгол бүтээгдэхүүн гэдэг бол тэргөө босод одоо энэ гадны орны бүтээгдэхүүнээс шалондоо өрсөлдөсөн юм шүү дээ юм. Яагаад гэвэл байгалийн болон малын түүхэн эдээс гаралтай бүтээгдэхүүн гэдэг чинь хүндээ өөрт нь хэрэгтэй. Эрчмийн солилцоо авахтаа сайн. Хүний эрүүл мэндэд тустай. Ийм л эдвэ шүү. Одоо энэ болгоныг л энэ сургуульд одоо хуучин бол одоо хөдөлмөрийн хичээл үйлчлэх урлагийн хичээл үлээ. Одоо тэр хөдөлмөрийн хичээл одоо тэр энтрийг л сэргээх шаардлагатай байна. Тэгвэл хүн болгон хийгээ сурчин. Хийгээ сурсан юм өөртөө ч гэсэн юм хийгээд л эхэлнэ шүү дээ. Тэгээд хийсэн бүтээгдэхүүнийг худалдаалдаг нэг босгай бүр газрууд бий болгоод тэрнэр нь дамжуулаад худалдаалдаг. Одоо жишээ нь гэр бүл одоо энэ хүүхэд төрүүлээ сууж байгаа эмэгтэйчүүд эхчүүд чинь гэрч зүгээр суухгүй юм хийж ивэл тэрийг борлуулдаг одоо зардаг тийм газруудтай л болох хэрэгтэй байна л да ер нь. Харин тийм ээ за хүн бол өстө нөгөө болондоо бүтэндээ гэд явж атал болондоо гэдэг шиг тэгээд болох байгаа. Хамгийн гол нь энийг болондоо бүтэндээ гэд яваад байх шүү. Одоо энэ бол болондоо бүтэндээ гэд байдаг одоо энэ нөгөө хоолндоо сайн унтахтаа сайн байвал болно гэдэг шиг эдгээр чинь дандаа л нөгөө манжаас гаралтай л үг шүү дээ. Ард түмнийг ядуурлахын гаргасан үг томьёол өнөөдөр хэрэглэгдээ явж байгаа болохоос биш. Хизээ Монгол хүн зүгээр сууж байгаад зүгээр ер нь бидний өвгдөж хүүхэд байгаа зүгээр суулгадаггүй л байсан шүү дээ. Үйлдсэн хүн л үр дүн төрнө шүү дээ тийм ээ. Тий. Юу н хамгийн түрүүн хөдөлмөрсөн хүн л
ёс зүйтэй болно. Төлөвшж эхлэхийн бас нэг хэлбэр шүү дээ. Энд чинь ер нь хүүхэд байгаас нь л одоо юмд сургаж ядахтаа төрийн нэг ховцоо авах тэгэр орноо цэвэрлэхээс эхлэгээл эн чинь л хөдөлмөрлөөд эхэлж байгаа эхний шат шүү дээ. Тэгэхгүй багаас нь залхуу бэлий юм одоо хангаад байвал тэр чинь мэдээж бэлий юм л хөсөгч халамжлагч. Хоёулаа дахиад нэг сайхан яриа руугаа дахиад эргээд орчлоо. Тэгээд тэгээд ер нь сайхан амьдраад 3 сайхан хүүхдийг эх орондоо их дэлхийдээ хэрэгтэй хүн болгоод өсвөж хүмүүжүүлнэ. Хүнээр хүн ийн гэдэг чинь эцэг хүний хувьд ч тэр их хүний хувьд ч тэр асар том үүрэг хариуцлага юм билээ. Одоо ингээд өөрөө ч гэсэн тулаад явж хахад тэгэхээр да эцэг хүнийхээ хувьд, эр хүнийхээ хувьд насны тэр бүх ангиллуудыг даван туулаад өнгөрөөгөөд ухаарад одоо ч гэсэн ингээд цаашдаа суралцаж яваа хүний хувьд удамдаа болоод үр хөвгтдээ та хамгийн түрүүнд юуг захидаг вэ? Тэр захиас чинь таны амьдралаас ургаж гарч авсан өөрийн ухаан байна уу? Эсвэл анх их мөх 3 цагийн үргэлжлэлд байсан тэр сургаалыг та өвлүүлж байна уу? Яг миний бодлоор бол хамгийн гол юм нэгдүгээрт бол яг эв ийг л хичээх нь туйлын чухал шаардлагатай гэдгийг л би одоо байнга л хэлдэг юм. Ер нь. Тэгээд өөрөө бас дандаа өгүүлснээс гээд эхнэрээ дамжуулаад янз бүрийн үгнүүд хэлүүлнэ. Тийм яг тийм. Ер нь гэр бүлийн одоо энэ ураг удмынхаа төлөөлөх одоо бидний л өнөөдөр байгаагаар яавал дээргүүд дандаа өглөөд байвал бас улиг болно тэр чинь. Тэгэхээр эхнэрээ дамжуулаад бас тэр хоорондын ураг удам өөр хүүхдүүдийн харилцаагаа харж байгаа. За тэр нэг тийм байд. Нэг ингээд нэг иймэрхүү юм чи нэг хэлээд зас болоо дараа дээр юм уу тэргээд эхнэртэйгээ зөвлөнө. Хамгийн гол нь эхнэр хүн гэдэг чинь эр нөхөр үр хүүхдийг чиглүүлэгч юм шүү дээ. Ер нь гол хамгийн их хүн болсны үүрэг хариуцлага нь эрдэл үр хүүхдийг хүмүүжүүлэх, чиглүүлэх тийм л юм шүү дээ. Энэ үүрэгтэл ер нь эзэн байж тэгээ эр хүн бол дагуулсан дадуулж одоо ямар ч юм хийсэн яаж хийдэг арга ухаан арга зүгийг л таниулах хэрэгтэй. Тэрнээс бэлий мөгөөд байх юм бол тэд нар чинь бэлэнчлэх сэтгэлгээл улам л суун. Одоо ийм л бодолтой. Тэгвэл ингээд л хэлдэг юм байна. Ивийн ард ямар ухаан байгаа юм? Ивлэн гэдгийг яахыг хэлдэг? Илэн гэдгийг яахыг хэлдэг? Яавал би хоёр ахтайгаа ураг удмынхаа нагц авгийнхаа талтай эвтэй байх юм. Орж ирэхэд нь мэдлэгийг эвтэй гэх юм уу гэд хүүхэд танаас одоо дэлгэрүүлээд асуувал та бүх хүмүүс ойлгомжтойгоор юу гэж хэлэх вэ? Та түрүү их чухал юм хэлсэн. Онол гэж их юм ярихаасаа илүүтэй амьдрал дээр буулгах, хөрсөн дээр буусан зүйл хэлэх нь их чухал гэсэн. Тэгвэл танаас нэг арай нэг нас баг хүн ивийн ард ямар ухаан байгаа юм? Тэр чи яаж хэрэгжүүлэх юм бэ? Баясгалаахаа гэдэг бол та юу гэж хариулах вэ? Яг хамгийн түрүүн бид нэр бол хов хүнийг ер нь хүнтэй харилцаанаас л эхэлнэ. Нэгдүгürt. Харилцаа хийхдээ тухайн хүний гаднах үүзэмж өмсөн хувцас эд материал албан тушаал харах биш. Зөвхөн хүний хүн гэдэг утгаар нь хүлээж авах хэрэгтэй. Нэгдүгürt. Хүнтэй зөв харилцаа хийгээд эхлэхээр нөгөө хүн ч гэсэн сэтгэлээсээ харилцаа үүсгэнэ. Сэтгэлийн харилцаа гэдэг бол хуурамч биш, үнэн харилцаа болно. Үнэн харилцаан дээр хоёр хүн хэн хэнийхээ хүсэл зорилго, эрмэлзэл, цаашдын зорилго чиглэлийг ойлгож авдаг шүү дээ. Одоо өнөөдөр ч гэсэн та хоёр бол зорилго нэгтэй, чиглэл нэгтэй гэдгийг бол аль хэдийнээс таньж мэдсэн. Тийм ч учраас өнөөдөр хоёулаа сэтгэлээсээ ярилцж байгаа учраас сэтгэлээ дэлгэж байна гэдэг чинь л мөнгөд биений хүлийн зөвшөөрөх л нэг юм. Тэгэхгүй өнөөдрийн нийгэмд бас нэг алдаатай юм бол бие биений хүлийн зөвшөөрөхгүй би араа илүү гэсэн сэтгэлгээгээр ханддаг болчиход байна. Би өмсөн хувцаараа шилүү идэг юм уу, эд хөрөнгөөрөө шилүү идэг юм уу, албан тушаалаар шилүү идэг юм. Ямар нэг юмар л илүүрэх гээд тийм хүмүүжил бас нэлийн явагдаад байна. Энийг л орхитуулах хэрэгтэй. Энийг яаж орхитуулах вэ гэхээр хүнтэй хүн ёсоор л харилцах. Хүн ёсоор харилцвал тэр хүн үнэн сэтгэлээсээ л харилцаа үүснэ. Үнэн сэтгэлээсээ харилцаа үүсвэл тэр хүний цаашдын зорилго чиглэл юунд тэмүүлж байна гэдэг нь бол тодорхой болно шүү дээ. Тийм л учраас хоёр хүний
харилцаа тэрэн дээрээ цаашдаа зорилго чиглэл дээр л эвлэж байвал аянда тэр хоёр чинь харилцаа үүсгээд дахин уулзаад бүр цаашдаа үйлдэл болгоод тэрнийг хэрэгжүүлэхийн төлөө хамтраад зүтгэх болно шүү дээ. Ийм л очир ухаан байгаа юм л да. Энэ Монгол ухаан гэдэг нь харин та яатынхаа одоо оюун ухааны санд байгаа олон ном сонин судар эргүүлж амьдралаасаа туулсан тэр үнэт охийг одоо олж авч олон түмэндээ хүртээж өөрийнхөө дотоод эрдмийг болгоно гэдг нь их чухал байгаа. Тэгээд хансан сайхан хариулдаг ч олон түмэн ойлгохоор сайхан хариулсан таньдаа гялалаа. Тэгэхгүй бол та түрүү хэлсэн хүн болгон өөртөө гайхамшигтай судар байдаг. Таны туулсан замаар олон хүн яваагүй, миний туулсан замаар олон хүн яваагүй. Бүгд өөрөө эвэлжээж л ер нь 10 систем 100 мянгат гээд бүгд үүссэн билээ гэж дүүн тэгж одоогийн байдлаар ухаглаад байгаа юм, ухамсарлаад байгаа. Тэгэхээр гүн хөөрөлдөөний мандууд нэг хоёр уламжлалт асуулт байдгийн. Одоо цагийн гайхамшигыг хилээч баясгалаа хаа гэвэл та юу гэж товчхолох вэ? Одоо цагийн гайхамшиг гэдэг бол за би нэг энэ үгэн дээр гайхамшиг гэдэг үгийг би аль болохоор нэг хэлэхгүй боддгийг. За бас тэгдэг аа. Яагаад тэгэхээр энэ болохоор 1945 онд одоо нөгөө Кирилл одоо хуучин Монгол бичгээс Кирилл шилжсэнтэй холбоотойгоор ХГ үсгний ялгаа зөрүү маш их үсчих үгүй. Тэгэхээр энэ Х үсгтэй байсан юм Г үсгээр одоо хайхамшигтай гэж хэлэх ёстой юм гайхамшигтай гэд бид бүр хэвшээд хэрэглээ болгочиход байгаа. Одоо энэс бас татгалзах нь бидний бас нэн тэргүүний шаардлагатай асуудал. За тэгээ өнөөдрийн бидний хамгийн гол олцтой юм бол өнөөдөр дэлхийн нийтээрээ ер нь хүн мэдээллийг бол хаанаас ч авдаг болчих. Дуртай газараас дуртай хүссэн сэдвийн мэдээллийг. Гэтэ мэдлэг мэдээлэл гэдэг бол яг хэвээр хүн нэг шатахын л нэг гişүр шүү дээ. Энийг зүгээр тэрийгэ таньж мэдснээр дараагийнхаа алхамруул гарах одоо шат юм да дамжлага юм. Ингэж л ойлгодог юм. Тэгэхээр бид нэр хамгийн гол нь хөгжил гэж өнөөдөр яриад байна. Хөгжил гэж юу гэхээр өв хүнийхээ хөгжил дээр л маш сайн анхаарах хэрэгтэй. Өв хүний хөгжил гэдэг юу вэ гэдгийг одоо улс орны одоо сүүлийн одоо сонгодог энэ улс орнуудын жишээ вэ шүү. Тэгээ энэ богино хугацаанд одоо энэ Солонгос, энэ Япон гэдэр бол маш богино хугацаанд хөгжлөө. Энэ бол юун дээр эхэлж хөгж өгөхөр инженер техникийн ажилчтай маш сайн бэлдсэн. Яагаад гэвэл одоо бол нөгөө инженер техник технологийн 90 техник технологийн одоо энэ 90-нд бид нэр инженер техникийн ажилчтай л бэлтгэж авахгүй бол бид нар бол хараа тавиараа байна. Тийм болохоор бид нар техник технологи гэдгийг л одоо нэн тэргуунд тавьж энэ талын одоо боловсролыг л нэн тэргуунд одоо залуучуудад баг ерөнхий боловсролын сургуулиас нь эхэлж анхан шатны мэдлэгүүдийг өгч эхлэмээр байна. Тэгээд өнөөдрийн бидний хамгийн даваа ололттой тал болохоор бол техник технологи одоо ингээ хөгжиж байгаа энэ цаг үед бол бид бол мэдээллийг бол би түрүү хэлсэн хаанаас ч авах болцоотой. Хамгийн гол нь хүн өөрөө ухамсарлаж би одоо энийг одоо тултал энэ талыг одоо хөгжүүлмээр байна гэж одоо сэтгэлээ гэж бодоход тэрийг ууйггүй өдөр болгон дадуулах хэрэгтэй. Зүгээр нэг хэсэг хугацаанд сурчгаад за би энийг сурчлаа. Тэг чи сурах биш зүгээр таниад за яг уу жишээ нь одоо бал гэхэд нэг ийм юм байдаг юм байна. За ийм төмөр материалаар пластик ямар ч материалыг хийж болно. Одоо зүгээр ерөнхий нэг шинж гадна талаас нь мэдэх бос бүр жинхэнэ дотор нь юу вэ? Энэ балны доторхыг юугаар хийдэг? Яг бал гэж юунаас үүсэлтэй? Ямар материалууд орж байна? Байгаль хөнөөлтэй юу? Хөнөөлгүй юу? Тийм ээ? Ард түмэн одоо иргэдийн эрүүл мэндэд энэ хөнөөлтэй юу, үгүй юу, ашигтай юу гэдэг бүх талынх нь судалгаа шинжилгээг л харьцуулан давхар авчимаар байна. Тэгэхгүй болохоор өнөөдөр бид нэр зөвхөн нэг өнцгөр нь хараад маш дутмаг сэтгэхэд байна л да. Ер нь өнөөдөр тэгээд зөвхөн одоо энэ бол бас тууштай хүн болгон тийм биш шүү дээ. Өнөөдөр гадаад дотоодод ажилд амьдарч байгаа гадаадын том
компани пөөсүүдэд том ажил хийж байгаа, орчин шинжилгээний ажил хийж байгаа маш сайхан залуучууд их бай. Гэхдээ ер нь аливаа хүн гэдэг нийгэмд хайрцаглагдвал тэгэл гацж байгаагийн шинж шүү дээ. Одоо би ч гэсэндээ ер нь өөрийгөө таньж мэдхийн төлөө одоо өнөөдрийг хүртэл нэг зөв хүн бол зөв эцэг зөв хүн болохын төлөө л одоо зүтгэсээр одоо өнөөдрийг хүрээд та бүгдийнхээ одоо үг сонсоод үг сургаал одоо мэдээлэлээс янз бүрийн юм авч өөрийгөө бас цэнэглэж л байх юм. Тэгээ тийм болохоор өнөөдөр бид нар бол энэ мэдээллийг л одоо цахим сүлжээг л маш сайн зөвөр ашиглах хэрэгтэй. Цаг нөхцөх хэрэгсэл болгоо зүгээр тоглоод зүгээр нэг хүн амтны бичснийг уншаад өнгөрөх биш. Мэдээллийг яг зөв зүйтэй авч өөртөө суулгаад тэрийгэ үйлдэл болж хэрэгжүүлж л үзэх нь туйлын чухал шаардлагатай. Бид нэр хамгийн гол нь өнөөдрийн занд бол зөвхөн хэрэглэгч болчиход байгаа, хийдэг, бүтээдэг ард түмэн л болох нь туйлын чухал байна. Тэгээд дээр нь нэмж одоо оюун санаагаар л бид нэр дагуулах уулын өгөгдөлтэй ард түмэн шүү дээ. Яагаад бид нэр тэнгэр язгууртай хөх толбот монголчууд гэж ярьдаг вэ гэхээр гэдэг үгийнхээ утгыг бас өнөөдрийн одоо нийгэмд бол ер нь таньж мэдхээ болсон улс бас мэрсэг таарч л байна. Ер нь тэнгэр гэдэг маань бол бидний зүгээр одоо нэг эзэн хааны сургаал дээр ч байдаг шүү дээ. Дээр харагдах тэнгэр өнгөтэй огторгой орон зай биш юм аа. Мөнх тэнгэр гэдэг үйл тэр одоо гэрлийн эрчмийн дээд нэгдэл гэдгийг алидыг 13 дугаар зуунд тодорхойлоод бидэнд үлдээсэн юм шүү дээ. Тэгээж гариг иргэсийн нөлөөлөл хүний амьдралд яад нөлөөлдөг үү гэдгийг өнөөдөр хүн болгон наацхийн хүн таньж мэддэг болж хамгийн гол нь энийг хэрэгжүүлж чадахгүй өглөө босоод нарандаа яах ёстой, сарандаа яах ёстой, гариг ирэхс оддоос яаж харилцаа үүсгэх вэ, яаж талархах вэ, яаж өрөөл өргөх вэ, төр түмэн олноо яаж даатах вэ. Одоо энэнийхээ учир мөн чанарыг л одоо ер нь одоо таньж мэдмээр л байгаа юм да хүн болгон. Одоо тэгээ сэдвээр ярил янз бүрийн юм одоо явж өгнө тий. Тэгээд юуны театр талархал гэдэг яран дондаа өнгөрчихсөн 3 сарын 30-нд талархаж чаддаг хүн тэнхээжж явдаг гэд та нөгөө нүүр номон дээр бичсэн. Та нүүр номон дээр нэрэл тийм шүү гэж хэлж болохоор үгийг монгол хэлний огшин болсон цөөхөн үгээр онцтой тодорхой сайхан бичдэг. Тэгээ гүмбэр хөрөлдөөний маань жаргахын өмнөх хэсэг нь талархал юм байна. Тэгээ магнатын үү, цээж өдрөг олон түмнийхээ төлөө мөн өөртөө байгаа эрдэм боловсролоо ингээд түгээгээд явж хахад танд мэдээж асар олон хүнд талархах тийм сэтгэл бол байгаа. Та талархдагч байх. Гэхдээ хоёлаа энэ сайхан уламжлалынхаа дагуу талархлын эсхийг танд үлдээж байна. Яг таларх гэдэг бол ер нь татах хүчил гэж ойлгож болмоор юм байна лээ. Ер нь би бол тэгж ухаад байгаа юм. Өөрийнхөө хувьд бол талархаж үйч аливааг өөртөө татаж авдаг гэж. Талархах нь гэдэг өөртөө татахын нэгэн хэлбэр. Гөрөөл гэдэг бол ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа хэлбэр. Гөрөөлвөл. Ер нь тэгээд тийм ч учраас бидний өвөг дээдэс төм жилдээ өргөлийн дээжээрээ өргөлөөр ерөөл өргөж одоо бидэнд энэ сайхан их дэлхий газар нь усан залгихгүй газар нь чилгээхгүй энэ сайхан тэгээ эрчим энергийн ох болсон энэ сайхан газар нутгийг бидэнд үлдээсэн биш. Тэгэхээр бид нэр өвөг дээдэстэй аав ээж өвөг дээдэс төр түмэн олноо байнгад ерөөж талархаж явбал зүйтэй юм уу гэж би боддог. Тэгээд за миний одоо талархах юм бол одоо өнөөдрийн нийгэмд байгаа энэ төр түмнээ соён гэгэрүүлэхийн төлөө зүтгэж яваа одоо энэ олон түмэндэл ер нь талархаж явдаг гэдгээ хэлээд та бүхний талархлын хүчээр улс орн минь зэгцрэн эмх зэгцэндээ орж нийгмийн тогтолцоо гажуудал арилгах байх гэж л бодож байна. За тэрнээс гадна одоо энэ талархал гэдэг дээр нэг үг хэлэхэд бол одоо бид нэр бол өвөг дээдстэй талархах одоо ер нь талархахтаа чухам яг юунд зориулж
хинээс хинд зориулж энийг оновчтой хэлж өгч бидний талархал өрөөл хүрдэг гэдэг бид нэр бас дутуу ухаад байгаа юм. Жон хинээс хинд юунд гэдгээ. Тэгээ сая би энэ хөдөө орон нутгаа дараа бас нэг тахилгаанд явж байгаад бол над бодогдсон юм. Увс аймагт очиод явахдаа би бодлоо л доо ер нь энэ бал дарга одоо Батмүг дарга одоо Пилетавага энэ гурван хүнийг бол ер нь онцолж дурдвартай байгаа юм. Яагаад гэхээр Монголын төр төмний төлөө 44 жилийг одоо бал дарга маань зориулж энэ сайхан бүтээн байгуулалт ид өрнөсөн ажил хөдөлмөрөөрөө бахархдаг тийм ажилчин бүтээгч нийгмийг биднэрт үлдээсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ одоо бал дарга одоо Батмүг дарга одоо Пилетавага одоо эднэрийнхээ биднэрт өвлүүлж үлдээсэн энэ одоо өв соёл болох оюуны болон эд материал одоо бидний одоо хөгжил дэвшилт бол маш их юм оруулсан олсоочод эднэрийгээ бид нэр бас таньж мэдээж одоо ард түмэндээ болно бүр нэг сэдв болгож хүртээвэл хэрэгтэй юм уу гэж бодоод байгаа юм. Тэгж гэнт бодогдоод ер нь тэрнээс хойш энэ тухай бас нэлээд бас ярьж үзлээ. Тэгээч даваа хөө багштай ч бас ярил. Даваа хөө багш бол одоо бас өөрхий Эзэн Чингис хааныхаа ер нь Эзэн Чингис хааны маань яг бие даасан бүтээл гэж одоо нэрэ байдаггүй юм шүү дээ. Өөрийнх нь одоо хэлэхэд л би одоо ухаарлаа. Тэгтээдгүй Эзэн хааны бүтээлийн одоо ном сонин сэтгүүл одоо янз бүрийн юм дээр ишлүүд нь байдаг бол бас яг бодтоор нь байдаггүй юм байна. Ер нь одоо энэ тухай яг өөрийнх нь Эзэн Чингис хаан гэж хэм бэ? Тэмүүжин гэж хэм бэ? Яагаад Чингис цолтой болов? Юу хийж одоо энэ дэлхийн одоо 100-ны сод хүн болов? Энэ тухайн тэр гарцгаалгыг нь яг бүтнээр нь намтар түүхээр нь хийсэн бүтээл тийм ээ. Оюун ухааных нь чадамж ухамсар сэтгэхүйх нь боломж ямар хэмжээнд байсан энэ тухай таньж гаргасан хүн байдаггүй юм байна. Яг үнэндээ бол. Тэгээ би даваагыг багшиг тэгж хэлэхэд л одоо санц ихэрч байгаа юм да. Тэгээд даваагаа бол одоо өөрийнхөө тэр номоо болно гаргах гэдэг өөрхий нэлээл ажилтай байгаа бол та. Хаяа битээ ярьдгийг байнга холбоотой утсаар ярьдаг. Тэгээд яг нэг тийм сайхан ном үтэл бас гарах гэж байгаа болтой байна гэж дуулгахад бас таатай л байна. Тийм байна. Сайхан үтэй. Тэгээд дээр нь одоо энэ бидний одоо энэ Эрдэнэ уваа байна. Одоо Эрдэнэ уваа тухай одоо яг тэрний хүрсэн онол философи гэдгийг бол бид нэр одоо бас л таньж мэдэх зайлшгүй хэрэгтэй юм нэ. За яг үнэ. Тэгээд энэ Бямсаранга хорцгоо одоо энэ амт сүрэн байгаа дээр нь одоо эднэрийн одоо бас ярилцлагыг бол одоо өөрөө бол бас аваад хадгалжвал бас Монгол түмэнд их л хэрэгтэй байх та гэж бодож байна. Тий. Гэлээ сайхан та сая яранда одоо бидний өдөр тутам амьдралдаа хэрэглээд байдаг мөртлөө бас ингээд уул нөгөө эрүүл мэнд эрдэм мэдлэг хоёр баруун зүүн гар штэ гэдэг шиг талархал эрүүл хоёр бол байнга одоо боломжийнхаа хэрээр хийж байх ёстой штэ гэж бодож хэрэгжүүлдэг мөртлөө бас мөн чанарын тухайтад нэгэн тийм орхигдуулаад байсан нэг сайхан гэрэл гэгээ нэмсэнд маш их баярлалаа. Нэрэл амны бэлгээс аштын бэлэг гээл ухаантай ухамсаргүй яриад идэг мөртлөө тэр цогц зүйлийн бас нэг чухал хэсгийг орхичоод л яваад байдаг юм байна. Тэгээд дүүргэж өгсөн гялалаа. Ер нь тэгээд хөгт толбот монголчууд гэдэг бол оюун ухаан бэлгээрэл Монгол хүн төрлөختнийг түүжүүлэх одоо бүр өгөгдөлтэй ард түмэн гэж ярьдаг шүү дээ. Жохон бид нэр зөвхөн өөрсдөө бахархаад байна уу гэдэг бол тийм биш болт юм. Одоо энэ дэлхийн нийт бол шинжил ухаанч бас сайн хөгжлөө хөгт холбоо гэдэг бол тэртээ тэргүй одоо бидний монголчуудад одоо давмгайлж одоо байдаг гол зүйл шүү дээ. Энэ болохоор оюун ухааны бодис гэдгийг л одоо олон шинжил ухаан дэлхийн шинжил ухаан бол энийг бол тайлсан ч байж магадгүй гэж би дотроо боддог юм. Энэ бол оюун ухааны бэлэг бодис биднэрт
мөнх тэнгэрээс бүр тусгайлан өгсөн бодис билег юм шүү дээ. Энийг л бид нэр болно хөгжүүлвэл эс цас, цус, яс гейнд одоо бүх мэдээлэл байна шүү дээ. Энийг л сэргийх нь туйлын чухал шаардлагатай байгаа юм. Ер нь тэгээд хүн төрлөختнийг одоо заавал биднэр дагуулах ёстой юм уу гэвэл яалтчгүй бидний үеийн үед эзэнт гүрнүүдийг байгуулж явсан тийм өгөгдөлтэй болохоор бидний өвөг дээдсэж одоо бидэнд удамшсан оюун ухаанаас сэргийж оюун ухаанаар л эвлэлд нь нэгдэх нь туйлын чухал байна. Зүгээр яг өнөөдөр нэг байгууллага хамт олон бид нэр эвлэл нэгдээд байна гэж ярих бус жинхэнэ оюун санаа ухамсар сэтгэхгүйгээр л нэг болж иж одоо жишээ нь өөр та бүхэн ярилцж байгаа бол та бүхэн бол одоо оюун санаагаар аялалтын бие биений хүлээн зөвшөөрөөд эвлэлд нь нэгчихэд байна шүү дээ. Тэгэхээр одоо хүн болгоно л бие биений хүлээн зөвшөөрч эвлэлд нь нэгдэх хэл туйлын чухал байна гэдгийг л одоо хэлмээр санагдаж байна да. Ядата тэгээд орчлон хорвоо ертөнц зогторгүй хязгаарын бүх зүйлийг нь танин мэдээд одон гэрүүдийг нь хүртэл нэрлэлчихсэн одоо үнэхээр оюун санааны сод бэлгүүн оргилд гарсан түмэн мэрэгдийн бол өмнөс угсаа бид нар тэгээд таны маань ярьсан бит хоёрын жоохон халаглаж ярьсан харамсаж ярьсан заримдаа цэгэн гэгээ юм орж ирсэн энэ сайхан яриа маань жаргах төгсөж байна. Тэгээд та сая хэлсэн гэхдээ би танд хэлээгүй дахиад нэг агуулга үлдсэн байгаа болов Монгол түмэндээ мэрэгэн түмэндээ хандаж юу хэлмээр вэ? Тэгээд хоёлаа хэлээд жаргая. Ер нь манай өвөг дээдсүүл тэгтээ тэргүй 13 дугаар зуунд бол одоогийн өнөөдрийн шинжлэх ухаан гэж тайлаад байгаа юм болгоныг байтугай тэрний цаадахыг бүрэн утгаар нь таньж мэдээж оюун ухаанаараа бүр айлчлаад ирж очдөг байсан ард түмэн шүү дээ. Тэгээд өнөөдөр миний нэг эмзэглэж явдаг юм бол энэ өнөөдөр энэ сансар огторхойг л эзэгнэн гэж одоо улс орн болгон ярьдаг болчих. Энэ дээр би жоохон бүдүүлэгч болоод тэр юм уу энэ дээр би жоохон эсрэг бодолтой байдаг. Яагаад тэгэхээр одоо энэ бараг л өдөр болгон шахвал энэ поожин янз бүрийн имийг л одоо ер нь энэ агаар мандлыг одоо нэвч сүлбэж гараад байна шүү дээ эдгээр чинь. Яагаад гэвэл энэ агаар мандал бол битүү одоо бидний дархлаа юм шүү дээ энэ чинь. Энэ дархлаа бол маш их алдагдаж байна. Ийм учраас ер нь энэ шинжлэх ухаан талаас энэ янз бүрийн одоо энэ гадны одоо энэ гариг эрхсийг одоо эрхшээнэ гэдэг үйл ер нь байж боломгүй л гэдэг чинь миний хувьд боддог. Яагаад тэгэхээр наад цаашаа агаар мандлыг маш их одоо энэ тэмдгэл одоо бүдүүлгээр хэлгээд үйл ер нь энэ тэмдгэл цоолж байна шүү дээ. Энэ үл би маш буруу гэдэг чинь энийг л хүн төрлөختөн ер нь жоохон ухаараас ер нь мэдээж энэ талын одоо дүн шинжилгээ хийсэл байдаг байлгүй дээ одоо над чиг анхаа бүдүүлэх биш энэ шинжлэх ухаан өгцөн гадаад орнынхан гэхдээ л энэ туйлын буруу мэт нас санагддаг. Яагаад гэвэл бидний өвөг дээдс технологи хөгжөөгүй тэр зуунд энэ нар сар гариг эрхсийг бол ер нь бараг минутын алдаагүй хэдхэн дойлын зөрөгтэй энэ төр хэмжигдсэн байгаа шүү дээ. Тэгээ бодохоор хүний уурал тарих гэдэг ямар агуу гэдгийг л бид нэр хүн төрлөختөнд тунхаглах л шаардлагатай цаг ирчээд байна гэж би боддог юм. Яг үнэн тунхаглах тэгээд мөнхийн үнэн туйлын үнэн бүх юмны онолыг бол одоо бидний өвөг дээдс нийсэн юм штэ гэд хэлэх тэр сайхан 90 үед бид нар амьдарч байгаа. Тэр 90 үед амьдраад хойч ирээдүйн маань нэрээ тийм биш тэгээд бүхий л талаараа батлах тэр нэг гişгүүрийнх нь ирээдүйх нь шат болж яваа танаар маш их бахархаж байна. Тэгээд өөрийнхөө дотоод ертөнцөөр өөрийнхөө эмзэг нарийн ертөнцөөр аялах боломж олгосон баясгалаахтаа маш их баярлалаа. Тэгээд таны маань ажил үйлс зүтгэж яваа оюун санааны энэ их сайхан зүйл Монголын өв соёл уламжлалыг гурвлынхаа онолоор түгээж яваа таныхаа ажил амьдралд нь өөртөө хүсдэг хамгийн сайхан дэлгэр бүхний хүсэн өрөөё. Цаг гаргасанд нингүн талархаж байгаагаа дахиад илэрхийлье. Талархан гэлээ. За ингээд Монгол төр төмөндөө оюун ухаанаар л түүчилэх болтгоо гэсэн их яруулыг л тавья да. Хорой
өв ухаан, өв соёл, өв уламжлалыг хүн болгон мөрлөж төр төмөндөө үйлдэл болгон болгож одоо нийгмийн тогтолцоо маань төвсөн сайхан амгалан оршихуй ойрын үед бүрдэж хүн болгоны сансан сэтсэн дэлгэрэн түмэн олон түгэж явах болтугай Монгол ухаан хүн төрлөختөнд түгэн дэлгэрэх болтугай л гэж ерөөлөө л дээ да. Гялада таныхаа өрөөдөр энэ сайхан хөрөлт өнөө жаргая. Тэгээд улс орноор явах хэдийн чандад одоо та бүхэн чинь бүх дэлхийгээр сууж байгаа хүмүүс хаанаас нь ч үзэх боломжтой. Тэгэхээр ийм сайхан боломжийг олгосон таньда дахин баярлалаа. Сайхан амраарай. Талархлаа энэ сайхан юунда урьж оролцуулсан өөрчлөн талархаад цаашдынх нь уран бүтээлд олон их дэлгэрч түмэн олон түгэн дэлгэрч түмэн олон минь үйлдэл болгон хэрэгжүүлээсэ гэсэн ерөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье да. За гэлээ.